Moving too fast, moon is lighting up her skin. She's falling, doesn't even know it yet. Having no regrets is all that she really wants. За сайн уу? Өчигний минь төргий. За сайн байна уу? Энэ орой минь төргий. Орой минь төргий үзэж байгаа хүмүүстээ бас өдрийн минь төргий те. Магадгүй өглөө өдөр орой за хизээч үзэж магадгүй. Тийш дээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн минь, орой минь. Тий. Надтай өнөөдөр ярилцахаар Matrix имлэгийн орчуулагч гэж явах уу те? Тий, орчуулагч координатор. Орчуулагч координатор ийм хөрхөн бүсгүй ороод ирсэн байна. Гэхдээ өөрийгөө гоё танилцуулчих тий өөрийгөө аягүй сайн мэдж байгаа шүү дээ. Би бол сайн яг орчуулагч гэдгээр нь л мэдж байгаа. За тэгээ. За намайг Батцэг гэдэг. Тэгээд хүмүүс бол нөгөө Цэцэг гэдэг нэрээр нь аягүй сайн мэдэн товч нэрээр нь. За тэгээ миний хувьд бол одоо Солонгос улсад ингээд юуны магистрийн зэрэг хамгаалаад тэгээд ажлаа сургуулаа төгсөөд шууд эмнэлэгт ажиллаж эхэлсэн. За мэдээж хэрэг эмнэлгийн одоо орчуулагч хийхийн тулд координаторын бас нөгөө чаягчсан буюу эрхийг нь авч иж ажилладаг. За ингээд үе мөч нуруу нугасны эмнэлгээр дагнж орчуулах хийж ажилласан. Тэгээ 2 жил болж байна. Тий. Тэгээ одоогоор Matrix эмнэлэгт одоо яг бүрэн гадаад одоо хилцээг хариуцсан ажилтнаар ажиллаж байгаа. Ямар сэргэлэн цагаа ах вэ? Шууд энерги мэдрэгдэж штэ. Тийм үү. Тэгээд намайг ингээд бас ингэж өөрч оролцуулж аваад сайн баярлаа. Айгу гоё нандин бас яриа болоосаа гэж хүсэж байна. Хэрэгтэй. Би бас айгу баяртай байна. Би юунд айгу их ингээд баярхаад олзуурхаад байна гэхэлэр одоо нуруу нугасны эмнэлэгт ажилладаг юм эмэгтэй байгаа штэ. Тэгээд яа баярлаад юм гэхээр манай Солонгост ажиллаж амьдардаг монголчууд тэгээд ер нь энд дуудсан хүмүүс за энд ч гэлгүй ер нь гадаад дуудсан хүмүүс маань хийх нь одоо өвдөг үений өвчтөй ч юм уу те эсвэл нуруу нугасны ямар нэгэн асуудалтай заавалчгүй тэгжээж Монгол буцдаг. Тийш дээ ингээд бичигдээгүй баг хуйл болцсон. Тэгээ миний хувьд ч гэсэн Солонгост яг 10 жил ингээд ажиллаж амьдраад би өөрөө бас ингээд нурууны бас ингээд өвдөг жоох ингээд өвддөг болцсон байх жишээ нэг тийм байхгүй. Утсан юм байна шүү дээ. Тэгээд би одоо ингээд ийм мэдлэгтэй юм чадвартай эмэгтэйтэй энэ талаар ингээд гоё ярилцаж байгаад айгүй гоё олцорох чи. Тэгээд чамдаас урилгыг хүлээж аваад намайг тоогоод ороод ирсэнд баярлалаа. Харин танд баярлалаа. Намайг тоож энд ороосонд баярлалаа тий. Маш олон хүнд ингээд чамд үргөчтэй ийм гоё ярилцлага болоосаа гэж хүсэж байна. Тий. За тэгээд хоёлаа юу вэ? Сая миний би буруу сонсог бол магистрат төгсөөд шууд эмнэлэгт ажилласан. Тий. Одоо Солонгосын гүн сааны их сургуулийг Солонгос хэлний багш орчуулагчаар төгсөөд тэгээд эмнэлгийн координаторт заавалчгүй сурж бас нөгөө шалгалт өгж тэнцэж эмнэлэгт ажиллах эрх нь нэгддэг. Тийм тэгээд тэр бүхнийг даваал тэгэл эмнэлэгт ажиллаж ирсэн дээ. Тий. Анх хэлний бэлтгэлээр ирсэн үү? Үгүй хэлний бэлтгэлээр ирээгүй. Анх Монголд ячаад өөрөө сурчаад тэгээд шууд магистрт орсон. Яагаад гэхээр хэлний бэлтгэл ирэх юм бол нөгөө нэг маш их цаг жил дор хаяж жилийн хугацаа дээрэс нь хэлний бэлтгэлийн төлбөр тий тэгээд хэлний бэлтгэл зааж байгаа зүйл бол яг Монгол одоо нөгөө зүгээр их сургуультч бай эсвэл сургалтын төвд заадагтай яг ижилхэн заадаг яг л гаана дараа гэж заадаг яг адилхан тийм учраас заавалчгүй энэ хэлний бэлтгэл биш Монголда сурчаад ирвэл илүү ашигтай санагдсан. Гэхдээ тэрийг бол би урьдчилж бас мэдээгүй штэ. Тэгээд өөрөө нөгөө сонирхлоороо Солонгос хэлний орчуулагч болно гэдэг сонирхлоороо Монголд их сургуультай Солонгос хэлний орчуулагч юугаар төгссөн байхгүй мэрэгчлэр. Тий. Зөв. Зөв. Ер нь ингээ нэлээд зам төгтөлцсөн юм байна штэ тий. Цаг хүчсэн гэсэн үг тий. Ер нь бол оюутнууд хөвчлээ хэлний бэлтгэлээр ирээл тэгэл бакалавр эсвэл шууд магистр гэл ингээл жоохон цаг удаан ороод идэг шүү дээ тий. Манай цэцгийн хувьд бол нэлээд товчилсан юм байна. Угаасаа аргачихгүй юм байна дөө чи угаасаа аягүй сэргэлээ. Үгүй ухаасаа төвхтэй. Баярлаа. Би нөгөө чиний залбаа ТV-д орсон бичлэгийг чинь үзсэн байхгүй юу? Тэгээ тэрэн дээр бас яг бодож исэн байхгүй юу? Цаанаасаа нэг амар хөөрхөн энергитэй. Та одоо тэгж ингэж ингээл бүр арга ингээд залбаа ТV чи баг ингээд хөтлөө яваа. Хөтлөө яваад байсан. Гой тавсан байсан миний хувьд ингээд бас тэр чинь бас те ингээд 560 мянган даагчтай ч тий. Ингээд тийм нэвтрүүлгээс бас ингээд энд яг монголчуудаа хэрэгтэй мэдээлэл өгж байгаад нь би баярлаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр боломжийг ашиглаад одоо би нөгөө
эмнэлгийн орлогын төлөө биш. Миний хувьд болохоор манай монголчууд энэ ингээд ажиллаж амьдарч байхдаа Солонгос эмнэлгийн энэ одоо үр ашигыг ингээд хүртээд ашиглаж аваад яваасаа гэсэн сэтгэлээр би өөр ажилладаг учраас хэрэг нь ингээд олон хүмүүст яаж мэдүүлэх вэ те яавал ингээд нэг хүн ч гэсэн хэрэгтэй мэдээлэл нь ингээд үлдчихээсэ гэсэн байдлаар айгу нөгөө теншн нупна гэж хэлдэг штэ өндөр ингээд нөгөө нэг энерги дээрээ тавьж босдог заавал тэр өдрөө гэтээ дандаа ингээд энерги өндөртэй явж байгаа хүн бишлээ бас тэгээд заримдаа бас энэ чинь бас ийм орондоо янз янз байгаа гэхдээ гэх мэтчлэн ингээд яг бусад хэрэгтэй мэдээлэл өгье гэх юм бол яг нөгөө хүн дээр танигддаг шиг чи өөрөө амар дуртай байгаад байна тий энэ ажилдаа тий амар дуртай ер нь бол би ингээд хүнтэй уулзахаар бүр ингээд цаанасаа тий хүнтэй уулзах ажил тэгээд ялангуяа энэ нэг эрүүл мэндийн талын ажил шүү дээ тий яг ингээд одоо мэдээж тэр одоо ирж байгаа хүмүүс маань эмнэлгээр үйлчлүүлж байгаа эмчнэраар үйлчлүүлж байгаа эмчнэраар эмчилгээ хийлгэж байгаа миний хувьд бол яг эмчийн юу гэж хэлснийг зөв дамжуулах өвчтний юу гэж хэлснийг эмчид маш зөв ойлгох миний үүрэг. Тэгэхээр манай дээр ирж байгаа хүмүүстэй яавал ингэж те 100% ингэ сэтгэлд нь нийцсэн ийм үйлчлэгээг өгөө явуулах уу? Тэр хүмүүст яавал 100% бүр хэрэгцээнд нь нийцүүлэх вэ гэдэг л сэтгэлээр юу ажиллах хэрэгтэй биш санагдана. Тэгээд миний хувьд өөрийн хувь хүн маань болохоор жоохон гадагшаа талдаа тэгээд нөгөө хүмүүстэй уулзах ажил айгу дуртай учраас нэг 8 цагаар ингэ суугаал гэдэг ажил биш те. Ингээ өдөр болгон өөр өвчтнүүдтэй уулзна өдөр болгон өөр өвчний ийм одоо кейсүүд манай дээр ирнэ. Тэр бүхэнтэй нь өөрөө танилцсан явангаа өөрөө сурна те. Тэгээд тэндээсээ ингээ эрүүл мэндийн мэдлэг бас өөрөө давхар маш их олж авдаг. Тийм учраас энэ ажилдаа би ер нь маш дуртай. Би тэгээ сая тэгж бодлоо. Уул нь би чамтай ярилцсан өмнө эхлээд чиний цэцэг гэдэг хүний тухай ингээ айгу мэдхийг хүссэн байхгүй юу? Тэгээ сая чиний яагаад чи миний яриг сонссон чинь ингээ жоон байрын солилцмоор санагдлаа. Эхлээд чи энэ ажиллаараа юу одоо олж мэдсэн тэгээ ямар ингээ хүмүүстэй учирч исэн кейсүүд ямар байсан тэр талаар сонирхоод тэгээ дараа нь эцэс төгсгөлт нь хоёлаа цэцэг гэдэг хүний тухай жоохон ингээ ярилцъя гэж шийдлээ. Тэгээд миний надад асуух асуулт айгүйх байна. За эхнээс нь хоёул ингээл асуугаал яваад бай тий. Юуны түрүүнд чамд ингээд Солонгост эмнэлэгт ингээд ажиллаад монголчуудтай ингээд гоё буян болж байгаа шүү дээ. Энд чинь буян болж штэ өвчтэй хүн. Тэгээ хүний нутагт ингээд өвдөөд 4 хааны дунд ялангуяа ганцаардах энэ аюу амар хэцүү шүү дээ. Тэгээ энийг бол энд удсан хүмүүс бол аюу сайн мэдж байгаа өвдөөл ингээд наашиг их хатуун руу байхгүй цаашиг хийхгүй байхгүй. За бүр хэцүү тий. Тэгээд яг тэр үед нь чи ингээд аюу гоё тус болоод тэр өвчнөөсөө салхад нь ингээд гоё буян болж ин гэдэг бол бүр үнэхээр гоё бахархуу шүү дээ. Би бол бүр ингээд бахархаж чамаас сонсох юм шиг байна. Тэгээд манай монголчууд ер нь хөвчлэн юун дээр алдаад байна юу эрүүл мэндийн тал дээр ялангуяа энэ нуруу нуугсаа одоо өвдөг тийм тал дээр аль нь илүү ингэж хүндэрсэн ирж чинь чиний харснаар. За ихэд ямар ч надад ингээд амар гоё урам өгж байгаа маш гоё ингээд хүч олох үгсийг өгж байгаад маш их баярлаа. Солонгост нөгөө амьдардаг хүмүүс их ирдэг манай эмнэлэг дээр. Монголоос бас хүмүүс их ирдэг л дээ. Хөвчлэн за нэг 70% ч юм уу Солонгост амьдардаг хүмүүсээс аягүй их ирдэг. Тэгээд тэр хүмүүсээс болохоор юу яаж нуруу их өвдөж гин, өвдөг их өвдөж гин гэсэн хүмүүс ирдэг. Мэрсээр нуруу өвдгөө ч юм онцлуулах гэж жагаад юу яадаг хүмүүс их байдаг. Нөгөө мэдэг ерөөсөө мдээгүй байсан, ямар ч шинж тэмдэггүй байсан одоо жишээлбэл түнхний үений жоохон одоо нөгөө өрөвсөлч гэдэг юм уу те. Мдээгүй байсан бол илүү том асуудал хүрэж болохоос юм илрүүлдэг тохиолдол байгаа. Хамгийн гол нь нурууны өвдөлт, өвдөгний өвдөлт их ирдэг манайх дээр. Тэгээ энэнд нөлөөлж байгаа зүйл юу вэ гэхээр Солонгост амьдардаг монголчууд маань яг нэг мэдээж бүгд сайн мэдгүй ч гэсэн их хөвчлэн нөгөө юу яаж байгаа ч хүнд хэцүү ажил бид нар хийдэг те. Би ч гэсэн анх өөрөө гэрээгээр иржсэн учраас би гэрээний ажил тийм хар ажил ямар хэцүү хүнд байдгийг мэднэ. Тэгэхээр тэр хүмүүс маань яг л адил нөгөө бүгдэнд нь зааж сургаал энэ ажлыг яг ингэж болгоомжтой хийгээрэй гэдэг зүйл байхгүй учраас тэр чинь ингээд янз бүрийн хүмүүс ирээд янз бүрийн ажил дээр ажиллаж байгаа. Тэгээд хүүхэд байгаа, залуучууд байгаа, том хүмүүс байгаа тий, настай хүмүүс байгаа, янз янз байгаа. Бүгд л нөгөө нэг өөрсдийн гэсэн олж байгаа ажил дээр гарна. Тэгэхэд техникээ мэдэхгүй янз бүрийн байдлаар ажиллаад ажлын 3 сар болоод нурууг болсон хүмүүс хүртэл байна. 7 жил болж байхад зүгээр явж байгаа хүмүүс ч байна. Тэгэхээр тэр нөгөө нэг ажил хийхдээ жоохон одоо анхаарал болгоомж зөв техник гэдэг зүйл айгу чухал юм шиг санагдсан. За яг нуруунд дээр ингээд наривчлал ярих юм бол ирээд 3 сар болж байгаа гэсэн ирнэ залуу одоо 30-тай хүн байгаа байхгүй юу. Гэтэл 3 сар болж байгаа гэсэн ирнэ ингээд нуруу ингээд бүр ингээд хазаагаад бүр ингээд одоо
тэгшгэн сууж чадахгүй болоод тэгшгэн хөвтөж чадахгүй болсон ирсэн хүн байсан. Гэтэл тэр хүн яасан гэхээр нөгөө ямар ч одоо зөв техник байхгүй энэ хүнд юмыг өргөхдөө нуруугаараа дандаа ингээд өргөөд нуруугаа бүхийлгөөд ингээд бүхтүүлгөөд байсан. Ямар ч тийм одоо зөв техник мэдхгүйгээр ирсэн аялаар ирэнгүүт ингээд байцсан хүн байгаа байхгүй юу. Нэг хүн болохоор 7 жил тэнд ингээд хар ажил хийж байгаа одоо хүнд юм өргөдөг ажил хийж байгаа гэсэн ч гэсэн тэр бол бүр 50 настай ах байсан. Тэгтэл нуруу нь яагачгүй. Яагачгүй. Яагаад гэхээр ах нь ингээд нөгөө техникийн анханасаа айгуу сайн анхаарад болгоомжлоод ингээд настай байгаа учраас те улам одоо ингээд анхаарч болгоомжилж хийсэн учраас одоо хүртэл нуруу маань гайг байгаамаа өвдгөө зүлгэж ирсэн гэдэг хүн байсан. Тэгэхээр нөгөө нуруунд дээр хичээлээд ингээд ярихад чинь одоо энэ ч бид нар тийм амаргүй ажил хийж тэгээ амаргүй даваа бид нар давж байгаа штэ эрүүл бид нар гэртээ харих хэвээр. Тэхийн тулд болж өгвөл нөгөө зөв техникээр те болгоомжтой хийх хэрэгтэй гэдгийг л би миний хувьд ойлгосон. Тэгээд шууд нөгөө залуу насндаа барддаг ч юм уу эсвэл одоо юу гэдгийг зүгээрээ мэдэн хүчтэй ч гэдэг юм уу те би жогоо хүчтэй монгол хүн шүү дээ гэдэг ч юм уу ингээл нэг улам ангироол юм хомыг шууд сэв гэл өргөөл те ингээл байх тусам л нуруу ингээл өөрийнхөө үе мөчийг л улам гэмтээгээд байна л гэсэн үг. Тэгэхээр миний хувьд хамгийн их гэмтэж байгаа шалтгаан бол энэ ажлын ачаалал байна гэж бодож байгаа. Тий. Ажлын ачаал тэгээд дээрээс нь техникгүй буруу өргөөд байна те бас өөрийгөө яг хайрлахгүй тийм хамаагүй өргөөд байгаа юм байна те. Тэр нуруу техникгүй буруу өргөх үйлдэл маш хүнд зүйлийг ганцаараа өргөх. Одоо солонгосчууд хамт бүх юма хийдэг штэ. Нэг 20 кг юм байсан ч гэсэн хамтдаа өргөгээд өргөдөг. Тэгтэл ганцаараа өргөж мөргөл те. Тэгэл нэг жоохон нөгөөдөл магтаал ямар мондод Чингис хааны өрөөдөн модон гэдэг нь улам ангиол тэгээд улам тэгж агаад тэгээ нуруугаа юм яагаад юм оруулаад ингэ ирж байгаа байхгүй манай англи дээр. Өнөө. Тий. Зөв. Гэтэ ер нь гаргалгаа нь ер нь юу юм? Одоо жишээлбэл за би ингээд за нурууг олчлаа. Одоо нэгэд хааштай ингээд угаасаа тэр цаг хугацаанд ингээд буцааж болохгүй шүү дээ. Нэгэд нурууг олчлаа. Тэгээ ингээд нэг тариа хийлгээд идэв шүү дээ. Ер нь одоо ингээд нэг диск нь гэмтсэн ч юм уу, нурууных нь үе нь одоо усгүй энтер болцсон ч юм уу ингээд зөндөө олон шалтгаан л байт юм шиг байгаа яг мэрэгжлийн хэлэхэд. Тэгээд ер нь монголчууд хөвчлээ очиод нэг юм өвчин намдааш тариа хийлгээд ах шиг байгаа. Тэр тарианы талаар жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгч. Зүгээр одоо энэ хүртэлх ингээд туршлаган дээр үндэслээд ярил ингэж бодож байна. Дандаа орчуулахыг ингээд харж ахад штэ. Хөвчлэн одоо нуруу өвдөд ирсэн хүний хувьд яадаг вэ гэхээр эмийн эмчилгээ байна, тариа эмчилгээ байна. Тэгэд нөхөн сэргээх одоо физик эмчилгээ байна. Тэгээд болохгүй бол хагалгааны эмчилгээ гэдэг ингээд явдаг. Тэр дундаас хамгийн түгээмэл зүйл бол эм уух тэгээд тариа тарих байдаг. Эм тариа тусалж явна. За тариан дундаа болохоор солонгост нэлийн түгээмэл одоо таригддаг тарианууд байна л да. Жишээлбэл Шингён чадан жуса гэд мэдрэл хаах тариа гэж орчуулагдж байгаа ч гэсэн мэдрэлийг хаагаа ичнэ гэсэн үг биш. Иман зүгээр л одоо амархнаар хэлэх юм бол өрөвсөл дарж өвчин намдах тариа гэсэн үг. За энэ яагаад ингэ хийж байгаа гэхээр хүний нуруу чинь ингээд нэг үенүүд ингээд давхарлагдсан байж байгаа шүү дээ тий. Тэр үеийн дунд ингээд диск гэдэг зүйл байж байгаа. Жиргэвч гэсэн үг. Жиргэвч. Тэр жиргэвч маань хүнийг амьдралын турш одоо нурууны үгнүүдийг хамгаалж те ямар ч хөдөлгөөн хийхэд ингээд жиргэвч болж орж байгаа. Гэтэл тэр маань ингээд яг тэр одоо үе хоорондоосоо хоошоо ингээд нөгөө түрүүний буруу өргөлт, буруу үйлдэл, буруу тасгал хөдөлгөөн юу гэдэг янз бүрийн шалтгаантайгаар диск маань хоошоо ингээд төлхийгээ ингээд гарсан байдаг байхгүй юу? Мэдрэл рүүгээ. Мэдрэл даралснаас болоод ихэвчлэн хамгийн их тэр өвдөлтүүд үүсэж ингэж манай дээр ирдэг. Тэгвэл энэ нэгэд ингээ гарсан дискийг бол ингээ буцааж оруулах хэмжлэгээ энэ дэлхий дээр бол байхгүй одоогоор. Буцааж оруулж хийж одоо хэвийн болгох тийм арга бол байхгүй. Гэхдээ ерөөсөө шинж тэмдгийг бууруулах хэмжлэгээ л гэж байгаа. Тэр нь ямар хэмжлэгээ вэ гэвэл тариа хэмжлэгээ. Эмийн хэмжлэгээ, тариа хэмжлэгээ нөхөн сэрэх физик одоо янз бүрийн одоо хүчний дарахлах юм биш. Намдах дарах аргалах гэсэн үг. Тэрнээс өөрөөр бүр мөсөн тэрийг байхгүй болгоо яг гэх юм бол хагалгаа л болж байгаа байхгүй. Хагалгаагаар тэрийг тайрж авах эсвэл юу гэдэг тэ янз бүрийн хаалгааны ингээд үеийн тариа тавьчих юм уу? Гүг одоо тэр нэг гарцсан байгаа диск багш тэ хашаа нэтлээ гарцсан байгаа дискийг л одоо чөлөөлөх ямар нэгэн мэдрэл чөлөөлөх хаалгаанууд хийгддэг. Тэрэнд нь бас 4-5 янзын олон арга байдаг. Тэрийг бол эвч маань тухайн хүнийг үзэж шинжил судалж ийж MRI энтер тэ нарийн шинжилгээ авч ийж шийддэг байгаа. Нэмэлтээр нэг юм хэлэхэд манай эмнэлэг орчуулгын төлбөргөө орчуулгын төлбөр авдаггүй. Яагаад?
тэр хүнээс одоо орчуулгын төлбөр ч юм уу орчуулгын төлбөр ч өгч нэмэлт мөнгө авдаггүй. Яг л манай одоо амар инээдтэй заа манайх ингээд сөүлийн ханнаам дөрөвтэй байдаг бүр солонгос ингээд амар телевизээр гардаг те эзэн эмч нь өөрөө бараг телевизээр нод болцсон те амар сайн эмчтэй ийм эмнэлэг ахгүй ер нь. Гэтэл юу яадаг үзлэгийн төлбөр нь л гэхэд визтэй визгүй даатгалгүй хамаахгүй 25,000 гэдэг. Эмчтэй уулзах тийм. Тэгэл X-ray авахулан те X-ray бол нэг нурууны X-ray юм уу хөл гарах гэж чинь 60,000-аас 140,000 хооронд байна. Өөр тэн дээр бол нэмэгдэл биш. Энэ бол яг л бусад эмнэлтэй гэжлэхэн жишг. Гэтэл нөгөө том эмнэлгүүд бол бүр улам үзлэгийн төлбөр нь бол бараг 100-140 мөч байдаг гэж би сонсч байсан. Тэгээ бодохоор нөгөө нэг манай 2 дугаар шатлалын эмнэлэг байхгүй нэгдсэн эмнэлэг ч гэсэн айгу боломжийн үнэтэй. Тэгээд тэн дээр ямар ч одоо нэмэгдэл төлбөр хүнээс авдаггүй, нэмэлт одоо хэрэгтэй хэрэггүй янз бүрийн шинжилгээнд авдаггүй болохоор энэ бас нэг талаар айгу гоё ажиллахгүй надаас нэрэл бүрийн болж байгаа юм шиг мөн гэхдээ би чинь эндээсээ нөгөө цалинжиж байгаа учраас тий эмнэлэг маань нөгөө гадаад харилцааныхаа албыг авч явахын тулд намайг цалинжуул ажиллаулаад байна штэ нөгөө солонгос эмнэлэгт чинь юу байдаг тий гадаад харилцаа нэг рейтинг байгаа штэ гадаа олон улсад ийм юм хийдэг олон тэр улсаас ингээд ирдэг гэдэг бол тэгээд эмнэлгийн нэр хүнд учраас гадаад хүмүүсийг ажилуулад ингээд орчуулах хэлүүлээд байгаа байхгүй юу ер нь тэрнээс нэх монголчуудаас тий орчуулгын төлбөр аваад илүү их мөнгө аваад ингэснээрээ эмнэлэг сайжраал тий тэхгүй байснараа муудаал юм бол биш тэгэхээр миний хувьд бас энэ ажил яг гоё надад ингээд бүр ингээд үнэхээр бүр аз жаргалтай хийдэг шалтгаан нь яг наадах юм байхгүй аль аль нь болж байгаа. Тэгээд монголчууд маань ирээд айгүй гоё ингээд яг л те гоё Монголд байгаа юм шиг эмнэлгийн үйлчлэгээ авч байгаад нь би харахад хүртэл надад амар гоё байдаг. Би өөрөө ч гэсэн нэг гэр бүл мүлээ те ингээд хамаатан садан маань бас байдаг л да. Ирээд үзүүлээч али инээ тэрэ намайг байхад гэл те айгүй тэгдэг л те. Ямар гоё. Тэгээд ерөн за монголчууд бол хөвчлэн за ойлгомжтой нуруунд угс ерөн диск ингээл за тэг хөвчлэн эмээ эмчилгээ эсвэл тариа илэгдэг гэдэг чинь ер нь энэ одоо за нуруу ингээд би өөрөө дискний тухайн үед баг 6 жилийн өмнө хаа би яг нуруундаа тариа илгэжсэн байхгүй. Одоо бас сайн ингээд санахгүй байгаа байхгүй. Бүр тийм бодцсон. Тэгээд тэр үед болохоор нэлээд нуруу өвдөд тэг бүр хөдөлж чадахгүй болоод уйлаад масаа хацартай наа гэдэг шиг болоод тийм тэгээд юу яаж исэн нэг эмнэлэг дээр очиод яасан чи ингээд амар олон тариа хийсэн байхгүй надад. Тэг чи яг би нөгөө хэл ус мэдгүй яг л нөгөө юу штэ орчуулагчгүй эмнэлэг дээр очсон заяа. Орчуулагч байхгүй. Угаасаа манай энэ нөгөө хот чинь богбоо жижигхэн хот байхгүй. Тийм ер нь өөрөө л ямар нэгэн танил манлаараа ингэж нөгөө холбогдож надтай хамт эмнэлэг аваач идэрж гоохгүй бол ер нь орчуулагчтай эмнэлэг баг байхгүй хаа. Би тэгэж бодоод байна. Одоо байдаг гэсэн байж магадгүй гэхдээ. Тэгээ тухайн үед бол би ямар ч нэхүү амтан таньдаггүй ер нь тийм байсан байхгүй. Тэгээд ганцаараа ямар ч ингээд татаа тунгаадаа л очижсэн санаад байгаа. Тэгээд тэр тариаг хийлгэснээс хойш 7-8 юм тавтамжтай юм тариа хийгээд тэрийг хийлгэснээс би баг 5 жил баг өвдөгөө. Зөв. Нилээ хүчтэй тариа байсан юм шиг байлаа. Тэгээд нэг юм өгч мөгөөд ингээд тэгээд тэрнээс ш одоо буцаад ингээд өвдөж эхэлж байгаа байхгүй нуруу. Тэгэхээр би бодсон энэ ер нь нөгөө хэсэг хугацааны одоо хэдэн жилийн юм барилттай ч байдаг байсан юм байна. Тухайн үед яах вэ хөрх ингээд хилээ мэдгүй учраас яг ингээд ойлголт чадахгүй ямар ч тариа төсөн баярлал. Тэгээд гарсан юм шиг байгаа. Тэгээд орчуулагчийн хэрэг ийм л хэрэгтэй байгаа байхгүй юу? Би одоо яг зураг хараад ерөөхдөө миний диск гэмтсэн байна гэдгийг ингээд ерөөхдөө ойлгоод за гэгээд ингээд ойлгож ирсэн тухайн үед бол за тэгээд орчуулагч бол ийм л хэрэгтэй шүү. Ерөн ганц нуруу гэлтгөө шүүд одоо юу гэдгийг дотор тийм орчуулагч аягаа хэрэгтэй. Өөрийнхөө он шиг аягаа сайн зөв олж сонсно гэдэг бол дараа нь эмчилгээг аягаа сайн хийн штэ тий. Тэгээд би юу асуух гээд байна гэхээр за эм уучлаа тариа тарьчлаа. Энэний дараах алхам нь юу юм? Одоо тэр тариа нь хөвчлэн хэдэн жил барьдیں۔ Яг энийг асуух гээд байгаа байхгүй. Эсвэл нэг тариа тарьлаа гэж би одоо жишээлбэл насан туршдаа өвдөхгүйгээ бодоо явж исэн чинь яг ингээд нэг ойролцоаны хэдэн жилийн дараа ингээд дахиад нуруу өвдөөл ингээд өвгөндөө ажиллаа хийсээр л байгаа штэ мэдээж. Дахиад ингээд өвдөж байгаа жишээний энэ хүмүүст ингэж жоохон нэг тодорхой ойлголт өгөхийн тулд асуугаад байгаа байхгүй юу? Тариа тариулчаад эцсийн зөксөл биш шүү гэдгийг нэг гоё тавьчихлаа. Тий. За ийм байгаад байгаа. Тариа маань болохоор янз бүрийн орцтой одоо найрлагатай тарианууд байгаа. Эмч маань тэрийг бол тааруулна. Тэгэхээр тухайн хүнийхээ нөгөө шинж тэмдгэнд нь тохируулж тарина. Гэхдээ хөвчлэн төрөний шингийн чадан жуусаа гэдгийг бол их түгээмэл Солонгост хийгддэг. Гэтэл тэрийг хийлгэснээр нэг тариулаад 1 жил барих хүнж байна, тэ? Тэр чигээрээ гайгүй болчих хүн байна.
Тэрийг 7 хоногийн зайтай юм уу 2-7 хоногийн зайтай 4 удаа тариулах хэрэгтэй хүнч байна. Одоо шиш тэмдэг нь буурахгүй байнгын өвдсөөр байвал дахиад тариулна гэсэн үг. Гэхдээ тэр маань жилд 4-өөс дээш удаа тариулж болдоггүй. Яагаад гэвэл түүнд орсон стероид гэдэг орц маань өөрөө хүний дархлааг унгаадаг орц байдаг учраас эмчнэр бол тэр жилд 4-өөс дээш тарьдаггүй. Тэгэхээр нөгөө хүнд байх тусам энэ дискч гэдэг юм уу энэ өрөвсөл ямар нэгэн одоо шалтгаантай байж болно нуруу өвдгөн тэрний өрөвсөл маань хэр хүнд байгаагаас шалтгаалаад тарианы явц нь түүнийхээ дагуу илэрч гарч ирнэ. Тэгэхээр юу гэдэг 30-40-тэй байлаа гэж за хүнд байлаа. Тэгээд тариадч болохгүй байна. Тэгвэл шууд хаалгаа хийх үү? Үгүй. Тийм залуу хүнд аль болох хаалгаа хийхгүй байхыг хичээдэг. Манай Монгол жишээлгаагүй ер нь дэлхийд дээр юу хурдан барьж аваад хаалгаа хийхийг ирмэлцдэггүй. Эхлээд нь нөхөн сэргээ хэмжлэгээ гэж байна те. Тэнд чинь янз бүрийн хэмжлэгнүүд байгаа учраас тэднийг эмч маань нэгснээ энийг ч хийжтэй тэрийг ч хийжтэй одоо ингээд шалтгааныг нь хайж л явна гэсэн үг. За тэгээд энэ бүхнийг ингээд дүгнэж хэлгээд хамгийн оновчтой арга болвол юу байдаг вэ гэхээр тасгал хөдөлгөөн хийх лээдэг. Ер нь тасгал хөдөлгөөн. За үнэхээр бүр ингээд тэ нуруу нь өвдөө хоёр хөл рүүгээ бадаараад ингээд өвдсөн Монгол залуу манайх дээр ирээд одоо юу гэдэг нэг тариулсан эмч маань болохоор за энэ тасгалыг хийгээдгээ. За энэ тасгалыг маш сайн тууштай хий гэсэн одоо зааврыг өгсөн. За тэгээд жил хагас маш тууштай тэр хүн хийсэн байсан үнэхээр эмчийн дагуу. Тэгээд тэр тасгалыг хийсний эцэст хамаагүй бүр дээрцсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр юу гэсэн үг нөө диск ба ингээ хаш зүлхийдсэн зүлхийг өчөө янз бүрийн өвдөлтийн шалтгаанууд байгаа гэсэнтэй. Тийм ер нь хүн маань үе мөч өвдөх шалтгаан бол булчин их нөгөө сул баг дутуу ч юм уу. Тэгээд жин их өөхлөлт ихтэй ч юм иймэрхүү байдлаас шалтгаална. Жингийн илүүтлч гэдэг юм янз бүрийн шалтгаан байгаа. Тийм учраас гол нь нөгөө булчин чанга байх нь өвдөгнийч бай, одоо нурууныч бай булчин яг үеийг сайн барьж өгдөг учраас булчин чангалах тасгалыг маш сайн хийх хэрэгтэй. Гэтэл нурууны хувьд ямар тасгал байдаг вэ гэхээр планк гэдэг тасгал байгаа. Планкийг бол одоо YouTube-дээр бичгээд л гад ирнэ. Нөгөө тэгшгэ ингээ хөвтөөд те хоёр гар хоёр хөл дээр ингээ тэгшгэ нуруугаа цэвцэх ингээ хөвтөөд тэгэхээр ингээ хүний бүх булчин чангардаг тасгалж гисэн нуруунд аягүй сайн нөлөөтэй. Тэгээ тэр тасгалыг би яг одоо хийж үзсэн байхгүй юу. Яг ер нь яг 30 секунд барихад ч баг амар тийм хүнд тасгал харагдж байгаа шиг тийм амархан биш. Гэхдээ тэр тасгалыг маш тууштай хийж чадвал үнэхээр үр дүнд хүрнэ. Ийм ууж одоо тариулснаас илүү гэсэн үг шүү дээ. Тийм учраас тэр тасгалыг манай эмчийн хувьд болохоор юу зөвлөдөг вэ гэхээр өдөрт 1 минутаар 15 удаа гэж зөвлөдөг. Тэгэхээр нийтдээ зам нэг 20-30 минутын тасгал болно гэсэн үг. Тэгэхээр өдөрт 20-30 минутыг өөртөө зарцуулаад тасгал хийх хэрэгтэй байх нь байна. Гэхдээ аливаа ямар нэгэн тасгал ер нь хийхэд тийм амаргүй байдаг. Гэхдээ өөрийнхөө эрүүл мэндийн төлөө эхлүүлээд тууштай зүтгэж чадах юм бол ямар ч одоо им тариа мисгсэлд мөнгө өрөхгүйгээр өөрийгөө авч чадах нь шүү дээ. Ер нь би ягсаа чиний яриас сонсон чи ер нь манайхан нуруу ч юм уу яг өвдөг энэ төр өвдөхөөр яг хэвтэрт орчдөг те яг хөдөлгөө. Яг ингэ хэвтчихтэй штэ. Яг за одоо хөдлөл болохгүй гэж яг бодоод дээ штэ. Ер нь тасгал хийх айгүй зөв. Би ясыг өөрийгөөсөө ингэ буцаага бодсон чинь яг нуруу өвдсөн хэд өдөр би яг гэртээ хэвтцсэн байхгүй яг ингэ хэвтээл уусч чадахгүй тэгэл бүр өвдвөл тэгээ яг тариулсан чинь надад маргааш нас мал бүр ингэ амар гойлцсан. Юусоо өвдөггүй бүр. Айгүй гойсон тэгээд одоо ахаад тэр тариагаа тариулах ёстой болов гэж бодоо яваад тэгвэл тасгал хий да тий. Тариа тариулж болно тэгээд тасгалаа хийж болно. Тий. Юу ч гэсэн тариа тариулах ёстой юу үгүй юу гэдгийг нөгөө эмчтэй зөвлөж шийдэх учраас таны хувьд бас ингээд олон жилийн өмнө өвдөжсэн өвдөлж дахиад сэтэрсэн учраас дахиад нэг эмчт харуулад нэг хянуулсан зүгээр ах. Тэгээд ер нь бол тэр YouTube дээр нурууны тасгал гэж бичгээр айгүйх гарч ирэн тэрийг дагаад тэгвэл зүгээр болохгүй тасгал гэж байгаа. Жишээлбэл нуруугаараа тий амар ингээ бүхтийх нуруу яг өвдсөн одоо диск нэгцүүлэлттэй ч юм уу яг нуруу өвдөлттэй байгаа хүний хувьд одоо гидсний таталт тасгал тий нуруу их бүхтийдэг тасгал штэ. Эсвэл одоо юу гэдгийг хит их доошоо ингээс нөгөө сунгалт хийж ингээл нуруугаараа бүхтийгүүлээд ч юм уу тий. Иймэрхүү жоохон нуруунд халтай тасгалууд байгаа. Хэвийн энгийн одоо эрүүл авах хүн бол хийж болно штэ. Яг юуны өвдсөн байгаа иймэрхүү хүмүүсийн хувьд тэгж амар нугалрах нуруугаараа их бүхтийх тийм хөдөлгөөнүүдээс зайлсхийх хэрэгтэй учраас ихэвчлэн ямар тасгал хийх хэрэгтэй вэ гэхээр нуруу цэх байдалтай.
Нуруу аль болох цих суун, цих хөдөл тэ цих зогсно цих байдлаас хийдэг планк чинь бас нуруу нуурахгүй тасгал штэ. Гэх мэтчлэн ингээд нуруу дандаа цих байрлалтай байх тасгалууд юун дээр YouTube дээр уусаа гараад ирнэ. Тэгэл тэр тасгалуудыг дагаад хийгээд ивэл сайн. За тэгээд ер нь нурууны өвчин бүр идэгнэ гэж байд юм болоо. Одоо чирүү бүр ингээд дуусна гэж байд юм уу? За ер нь бол байдаг л энийг хамгийн их хүмүүс асуудаг. Нурууч бай, өвдөгч ямар ч одоо зүйлээ үзүүлж байгаа хүмүүс эмчээс эдгэрхүү яг 100% эдгэрхүү гэж асуудаг байхгүй юу? Гэтэл ванчи гэж овсоё гэж хэлдэг. Тий. Өөрөөр хэлбэл нөгөө нэгэнт ингээд гимтсэн өвдгөн дээр жишээлбэл нэг сэмэрсэн ч гэдэг юм уу те жир өвчин нэг юм болцсон байгаа тохиолдолд тэрийг одоо эмчиллээ. За месослаарч бай, юугаарч бай эмчилгээ хийлээ гэхэд яг ихээс төрсэн юм шиг буцааж нөгөө 100% ихээс төрсөн бие эргүүлж авч чадахгүй гэсэн үг. Яг л тэнд нэг гар орсон тийм юм хүрцэл байгаа бол тэгэл тэр чинь нөгөө машинтай адилхан тийм машин нэг эвдрээд дуу ороод тийм тэрийг засуулаад ингээд инглээ гэхэд яг анхны үйлдвэрээс гарсан шигэ болж чадахгүй гэдгийг бол эрчүүд маань ялангуяа сайн мэдж байгаах. Яг тэрэн шиг эрчүүд та нарын маань тийм эмгтээчүүд гэсэн адилхан эрчүүд ер нь нэлээх нөгөө нуруу хөвтөж ирдэг болохоор би чинь машин биш шүү. Нэг удаа ингээд яах юм бол ямар нэгэн зүйл энд ингээд орчхол юм бол тэр бол бүрэн 100% идэгрэлтдэг гэж бол хэлдэг юм байлээ эмчнэр. Хэзээ ч тэгэж би таныг 100% идгээд өгье гэж хэлдэг эмч байх байхгүй юу? Тийм. Харин тийм баха анзаараад хаар яг тийм юм шиг үлээ. Тийм. Нэгдсэн байгаа бүхэлдэн бол насаараа л ер нь нурууны асуудалтай л болчихлоо гэсэн үг юм байна тий. Тий. Тэгэхээр нөгөө одоо батлагдаж те одоо мундаг дэлхийн эмч одоо олон эрдэмтдийн нотолж гаргасан аргуудын дагуу л тэр хүнийг аль болох өвдөхгүй шиш тэмдгийг бууруулж тэ аль болох ингэж байгаа болохоос биш бүр 100% ид шидэж ингэж болохгүй л гэсэн үг. Окей ойлголаа. За өвдөг ярья. За нуруу бол мэдээж ингэж тасгал хөдлөө хийгээд болгоомжтой яг зөв ингэж хөдөлж мөдлөөд ингэж ямар нэгэн юу барих юм байна. Тактикаар л ажиллах юм байна л та. Амьсвэртээс цэг суух хэрэгтэй тий. Цэг суух тий. Сандал дээр бүтэн тий сандал дээр бүтэн суугаад цэг суугаад ингээд тэгэхээр чин хүзүү дагаад бас цэх болно. Тэгээ нуруус гаднаас хүзүү бас дагаад нөгөө нэг нурууг дагаад ингээд ийм илжаа муу гэж ярьдаг л да. Одоо тэгшэрсэн ингээд си хэлбэртэй хоошоо ингээд си байх хэвээр юу ч хүзүү чинь байнгын утас ширтэг ч юм уу эсвэл байнгын ийм ажил хийхтэй холбоотойгоор ингээд цэх болцсон байдаг. Тэр нь өвчин биш ч гэсэн яваандаа насжилтаа ингээд дагаад хүзүүний үений юм уу хүзүүний дискнээс аюул үүсгдэг учраас нуруу хүзүү хоёр хамтдаа явна. Үргэлж цэх хастай цэхээ дагаад хүзүү маань адилхан тэгшэрнэ. Тийм учраас цэх суулт энэ зуршилтаа аюул сайн анхаарах хэрэгтэй. Хүүхдүүдийг ч гэсэн багаас нь эхлээд маш зөв суулгаж сургах, цэх байлгаж сургах хэрэгтэй гэсэн үг. Хүч тэгээд нөгөө солонгос хүмүүс айгүйх анзаарэгдэжсэн байхгүй солонгос хүмүүстэй ажиллаж байхад ингээд нуруунд дахилцсан байдаг ш нэг юм сонио. Дахин нуруутай яваад байдаг ш нэг ах нар ажир шинээр. Тэр яагаад тэгчд юм бол? Тэр янз бүрийн л одоо шилхалт үүсгэх. Янз бүрийн шалтгаан байгаа та. Өвдөж яваад тэгнэ гэж байх уу? Яг өвдөд байгаа учраас нэг ингээд эвгүй байгаад байгаа учраас ингээд далиж хаар арай гайгүй хөвтэйхэн санагдаад юм да. Тэ? Тэгэж ясаараа зуршлалцсан байж магадгүй. Эсвэл хөл өвдгөнд асуудал байгаад аль нэг одоо өвдгөн ч юм уу тэ болохоо байгаа ч юм уу ташаа машаанд асуудал байдаг ч юм уу ингэсээс болж далиж болно. Янз бүрийн шалтгаантай. Би нөгөө диск ингээ хажуу тал руу болчихсон чадахгүй. Тэгэж юу гэх юм диск бүтснээс болж хүн өөрөө л цэх байвал тэр чин зүгээр л маяг ахгүй хаадлаа. Нэг цаав тэгж дали ингээд яваад ах шаардлагагүй юмыг хүн би л өвлж ингээл далигаа даган болов гэж би бол бодогцсон шүү. Тэгээд яг эмчээс суусан чи эмч болохоор тэгжлээсэн л да. Яг ингээд нурууны ингээд те баруун тал руугаа ч юм уу зүүн тал руугаа ингээд өвтгөөр те тэрийгээ дагаад өөр төвтэйхэн байрлалаа болоод ингээд жоохон далид жагаамаа. Тэрнээс нуруу ч өөрөө бүр цаанаас далидсан байх гэсэн үг биш гэдгсэн. Зөв. Яг тэгж бодохоор угаасаа ахлагад идэв шүү дээ. Зарим нэг ажил шинээр чи ингээд нэг сонио ингээд эвлүүлээд байсан юм шиг. Тэгээд чаас их л олон жил нуруу нүвдүүд ингээд тэгсэн л хажуу тийшээ олчдсан байх таа гэж дотор бодож байсан. Энэ талаар асууя бас бодож байсан. Бас бүс одоо нуруу өвцөд бүс зүөх юм хэр үр дүнтэй юм бэ? Би саяхан нэг нуруу өвдөж эхэлсэн гэдээ ярьсан шүү дээ. Саяханаас тэгээд нилээн бүр ингээд өвдөөд бүр сүултээ бөөрчин болоо ингээд толгоо эргээд яг үндэ үзүүлж амжаагүй л явж байгаа. Тэгээд нөгөө диск мал байх гэж бодоод байгаа. Тэгээд би бүс зүүсэн байхгүй юу? Ийм хартаас нэг юм хямдхан юм бүс аваад ингээд хийсэн чи амар толгоор айгуу гоё ингээд санагдаа. Тэгээ ажил хийхэд ч айгуу төшигтэй байгаадсан. Тэгээд ер нь
бүс зүүхээр айгу зүгээр юм байлаа. Гэхдээ бүс зүүх нь одоо зөв юм болоо буруу юм болоо гэж бодлоо. За зарим юм ч бол ингэдэг л те өөрийнхөө булчин чангалаад те өөрийнхөө булчингаар энэ амьдралд оролцвол бүсний хэрэг байхгүй гэж ярьдаг. Нөгөө бүсийг түшиглээд ингээ амьдраас сурчна штэ хүн. Тэгээ бүсгүй л бол ингээл юм тунд өвдчихгүй болох нь штэ. Өөрийн булчин сул байгаа учраас. Зарим эмчнэр бол нөгөө өвдөд байгаа тохиолдолд жоохон ингээ түшиг тулгуур болгох маркаар зүүж болно гэдэг. Тэгэхээр энэ бол заавчгүй болон болохгүй гэсэн юм байхгүй. Өөрийнхөө шинж тэмдэгт тохируулаад эмчээс зөвлөгөө аваад хийвэл бол зүгээр. Тэгээд миний хувьд бол ойлгосон зүйл ер нь заавалчгүй бүс гээд авахгүйгээр ер нь өөрийн одоо нурууны заасан булчингийнхаа энэ булчинг хөгжүүлэх нь чухал юм байна да. Яаж ч гэсэн хүн гадны нэг юмар туслуулах биш те. Өөрийн эрч хүч, өөрийн булчин, өөрийнхөө энергиэр имийг зохицуулах хэрэгтэй болоод байгаа байхгүй юу? Тэр нь яаж ч утсан аягүй зүг байгаа байхгүй юу? Тийм ээ, бас хэтрүүлж болохгүй юм байна л да. Зүгсэн ч те. Би яах вэ? Би нөгөө бүс зүгээр бас гоё далмаар бэлхүүсээрээ турчих юм болоо гэж бодсон. Зөв болно шүү дээ тийм. Бүс зүүж болно. Дээрээс нь бас нөгөө хит их хөдөлгөөнтэй ажилладаг бол бас бүс чинь нуруундаас түшигтэй. Би тэгээд таныг бүс гэсэн чинь нөгөө санаанд орчлоо. Нөгөө аяа бүс гэлээд шүү дээ. Амар тураадаг гэл те. Зүйдэг шүү дээ. Яа, тэрийг 3-4 жилийн өмнө ч лөө Монголд очиод нэг тааруул чийлгээл энэ ч зүүн гэл авчирсан чинь яг л таарсан жижигдээгүй томдоогүй гэл тэгсэн явган тэгсэн чинь зүүрсэн чинь миний бүр ингээд болохгүй байсан шүү дээ. Бүр ингээд ажиллах гад ажиллахгүй. Таних зүгээр нөө. Миний бас адилхан. Би ч тэгээд ингээд зүүж чадахгүй заяа. Хэд 7 хоног моног л бүр ингээд шүдээ зууж ингээд зүүсэн тэгсэн ч гэсэн зүгээр тасдаг гэсэн ингээд тэгэж чадаагүй шүү. Тэгээд сүүл рүү ингээд хонсон байж тээ. Тийм мэдхнээ нэг тийм бүсний хэрэг ер нь байхгүй. Өөрөө л дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй мэй гэдэг л ойлгосон ер нь. Би бүр 2 чанаа бэ яг үнэ л. Тийм үү. Амар хэцүү ингээд хоол мол идэж чадахгүй байгаа зэрэг. Уул нь бол ингээд харахад айгүй гоё байгаа. Харах байдал нь гоё. Тийм. Дээгүүр харж байлаа. Хоол идэж чадахгүй тийм ингээд тэг жоох юм уучхаар ингээд нэг юм хэцүү ингээд амьсгал тавьчтаад мэдгүй тэгээд нэг төвчээртэй хүмүүс нь цаанаасаа бэдийн болов эсвэл би л авч чадахгүй байсан. Тэгэхээр бол бүрстэ яг би бүр 2-3 дахиж очиж тааруулсан байхгүй юм чи яг ингээд тэгээд тэгсэр ингээл ийш тийшээ ингээл хатгаалаа юм шиг санагдаад нэг ингээл эвгүй юм шиг санагдаад энэ ингэчмэрч юм шиг энэ нөгөө хөхнийхэн дор ухлаац оруулч марч юм шиг санагдаад тий. Айгуу тэр мэрэг нэх яадгүй юм бэлээ. Наа ч л яг зөв болсон гээл тэгэл за гэдэг зүүж чадаагүй сүлгүүр тэгэл болон байж байгаа шүү. Хайр мөнгө олсон доо хадгалаа л тий. Тэр хоёул одоо юугаар сайн хий, цал хөдөлгөөнөө хий. Дээрэс минь юу яах туртай? Усан сэлт хэрэгжүүлэх туртай. Яг л усан сэлт пациент явна гэдэг маань бас энэ юутай холбогдно, нуруу үе мөчтэй холбогдно. Үе мөч нуруу нугас өвддөг хүмүүс усан сэлт дээр сайн хичээлбэл айгуу сайн. Ер нь үенд багачаал үн дээрэс нь гол чинь нөгөө ингээ булчин суллаж ярддаг тий. Тий, айгуу гоё штэ. Тэгээд юу яадаг? Биенд ер нь эрүүл мэндэд маш сайн тал баг 10 төрлийн сайн талтай гэд явж идэг ч тий. Айгуу сайн гэд. Тэгээ тэрийг бас хүмүүстэй их аюух зөвлөдөг эмчнэр юу ягараа усан сэлт хэрэгжээлээрээ тий энэ бас нэг нурууч гэлтгүү ер нь дөрвөн мөчтэй бүхэл үеийн сайн гэдэг. Уушгинд ч гэсэн амар сайн штэ. Багасаа сэлдэг байсан уу? Үгүй би энэ ч одоо сураад 3 жил болж байна. Сүүл байсан биз тий. Тийм сүүл би уснаас амар чадахгүй хоо гэж бодсон шүү. Чадхаар юм байна уу? Чадна. Энэ нь бол яг ингээд дуртай зүйл чинь мөн л бол чадна. Чадахгүй зүйл гэж байхгүй. Яг бүр амар дурлаагүй. Гэхдээ нөгөө нэг багтаа угаасаа боддоо штэ. Усан сэлж мэлээ сурчхын сайн гэдэг нэг тиймэрхүү бодол байсан юм шиг байгаа. Сэлдэг хүмүүсийг харахаар аюу гоё харагдал нэг тиймэрхүү. Яг нэг сэтгэлийн мухарт. Тэгэд одоо ч би чадахгүй байх төө гэж боддог байхгүй. Ингэж хэлмээр байна л да. Нэг хүсэл байвал хийж чадахгүй зүйл гэж байхгүй болохоор ер нь юу ч хийсэн гэсэн. Заавал тэр мөрөөдөлтөд хүрдэм байлээ. Оройтсон гэлтгүү одоо нэг өөрийнхөө дуртай спортыг ч юм уу, дуртай одоо хөгжимч гэдэг юм уу тийм зүйлийг сурахад хизээч хүн нэг оройтоогүй байдаг. Тийм учраас миний хувьд гэх юм бол усан сэлэлтэнд амар дуртайсан юм лээ. Би гүйлт ч юм уу одоо бусад нөгөө нэг хэрэгтэй гэсэн дасгал хөдөлгөөн, фитнес явж үзээд бүр шантраад энэ миний хийх зүйл биш байна гэл баг бүхэл хүмүүс тийм байдаг баг. Гэтэ мэдгүй л дээ би л бас тийм татмуу гэж болно те. Тэгээд юу яагаад яг илрүүлээд миний яг дуртай зүйл бол энэ усан сэлэлт юм байна гэж илрүүлэнгүүтээ багш аваагүй зүгээр YouTube-с хараад өөрөө яг анхны амьсгалахаасаа эхлээл багаар ингээд сурцсан. Тэгээд 7 хоногийн 5 өдөр явдаг гэсэн. Нэг сурж явахдаа тэгэл оройн нөгөө нэг YouTube-ээр үзэж яах хэвээр техник бүх юм ингээд сураал те. Ерөөсөө яараагүй хурдан ингээд сайн болъё гэж яараагүй маш багаас нь яг зүгээр ингээд сурыг гэ. Тэгээд өглөө нь очиод сэлээд тэгээ ажилдаа явдаг ингээд юм байсан. Тэгэхээр усан сэлд гэдэг болвол
та ингээд хэрвээ дуртай зүйл чинь мөн байвал ингээд оройтойгоор сурч чаднаа л гэж танд хэлмээр байна. Тэгээд нуруу нугас болон одоо хүзүү гар хөлгээд бүх үеинд маш сайн зүйл учраас сайн тасгалтай ордог учраас энийг бол заавал бас сураасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Яг ингээ гой нэг юм ирчүүч мэдрэгдээд байгаа байхгүй яг ингээ залуу хүний те ингээ яг ингээ бүр сурын мэдээ гэсэн яг амьдралд тийм хүмүүс яг би ч гэсэн чам шиг ингээ нэг 5 6 хаан жилийн өмнө байсан гэдэг шиг яг ингээ мэдж байгаа мэдрэмж аваад байна. Тэгээд ганцаараа амьдардаг уу гэр бүлийнхаа тухай магадгүй ингээд чамаа ингээд авахар чи мэдээж ээж аав чи ингээд сонирхоод үзэх бах те. Тий. За би бол одоо ганцаараа амьдардаг Солонгост. Тий ганцаараа л одоо бараг 7 дахь жилдээ явж байна. Тэгээд ээж аав хамаатан садан эмээ бол бүгд Монголд байгаа. Тэгээд юу штэ. Яг ч би зүгээр надаа ингэж бодол төрөөд байгаа. Ингээд энэ ирчвчтэй байдлыг 5 жилийн дараа 10 жилийн дараа гэхэд алдахгүй байх юмсан. Яавал ингээд энэ ирчээрээ те ингээд гоё амьдрах бай. Одоо 50 60 настай болсон ч гэсэн айгүй гоё энергитэй ах ихснэр байдаг штэ аав ээжийн үеийн хүмүүс те. Тэр нар шиг ингээд яавал гоё энэ чигээрээ ингээд ийм ирчвчтэй байж чадах вэ? Одоо би 7 жилийн өмнө тийм байсан даа гэж харамсах биш. Хин нэгэн хүүхдийг хараад ингээд энэ ясаа би яг л ийм байсан да. Одоо тэгээд болжтэй гэх биш. Бүх яг энэ чигээр ингээд хадгалж амьдрах юмсан гэж амар хүсдэг. Тэгээд мэдээжийн одоо хүний нэгдүгээрт ингээд нөгөө нэг туулсан зорилго тодорхой хэмжээний өөрийн зорилготой хүрээд ингээд сурсан те мэрэгжил юу байдгийг юм мараа ингээд очсон учраас мэдээж энэ ирчүүч гарч байгаа ах. Дээрэс нь нөгөө гэр бүлийн бас хүмүүжилч гэдэг юм уу. Иймэрхүү зүйл ээж аав минь надад их нөлөөлсөн байх те. Юу гэдэг би бол одоо юу гэдэг амар тийм мундаг баян сэтгүүлэн те эрдэмтэн боловсралтай хүмүүсийн хүүхэд биш ч гэсэн миний хувьд ингээд ээжигээ аавыгаа хайрлаж байгаа шиг те одоо ээж аав маань үргэлжлэл надад ингээл үгээр захиал те багаас маань ингээд зөв замаар амьдрах хэрэгтэй шүү зөв явах хэрэгтэй шүү гэл те үргэлж ингээд маш үнэтэй алтан сургаалуудаа дандаа өгдөг байсан. Нүдэрээ харцаараа ч хүртэл баг аа маань ингээл амар ухааруулаад те дандаа тэгдэг байсан. Тэр үг болгоныг тэр харц болгоныг үргэлж сэтгэлээ тэгэл аль болох ингээд тавьсан байгаа зорилгодоо яавал ингээд удаан ч гэсэн хамаагүй хүрэх вэ. Ингээд тэрний төлөө ингээд хичээгээд тэрэндээ хүрээд ингээд ирэхлээр хүн угаасаа ингээд нэг ингээ гоё хүч авдаг штэ тий. Тийм л байгаа болов гэж боддیں۔ Тэрнээс би нэх амар том оргил дээр гарцсан бүр амар том амжилт гэж ярих хүсэхгүй байл да. Энэ маань нөгөө хүн болгоны л явах зам өөр учраас надад ухааруулах зүйл энэ замд байсан зөндөл байгаа. Тэгээ тийм болохоор аав ээж хоёр маань бас эмээ өвөө өдр манаас их тусал их одоо зүйлийг сургасан юм болов л гэж бодож байна. Тий. Угаасаа суур хүмүүжил аягүй чухал шүү дээ. Гэр бүлийн хүмүүжил. Тий. Тэгээд аав ээж үйдэг хүмүүсээ. Манай аав ээж хоёр одоо бол тэтгэвртэй гарсан л да. Тийм тэгээд хүүхдүүдээ энэ төр харна бас манай аав бол нэг намайг баг байхад бол юу яадаг гэсэн өвлийн гутал хийж зардаг байсан. Тэгээ аав ээж хоёр маань хамт тий өвлийн гутал хийж зарна, хөдөө малчтад явуулна тий одоо айгүй гоё тийм ажил хийдэг байсан. Тэгээд одоо болохоор хоёулаа тэтгэвртэй гарсан. Хаяа бас нааш 90 30 байдаг. Тий. Тэгэхээр иддэг хүүхдээ. Би одоо дөрөвдөх нь. Ямар гоё. Дөрөвдөх нь. Бага нь биш тий. Бага нь тий. Тийм байгаа. Тэгээд ер нь бол аав ээжигээ одоо хайрлж хүндэлдэхтэй адил эмнэлгээр ингээд ирж байгаа хүмүүстэй Монголоос бас олон аав ээж нар ирдэг л те. Өвдөг өвдөж гин, уруу өвдөж гин гэл мөр өвдөж гин гэл те. Тэр хүмүүст яг л нэг охин шигэн сайн ингээд яах юмсан үйлчлэгийг үзүүлэх туслах юмсан тийм сэтгэлээр үйлчлэгийг үзүүлэх юмсан гэж аягүй хүсдэг л дээ. Айлын баг хүүхэд угаасаа аягүй юм галзуу байдэн штэ. Яг гэтээ бас тийм дараахан ч байгаа л ах. Гэтээ ер нь хөвчлэн юм галзуу. Би өөрөөс айлын баг ахгүй юу. Амар цаг залбаатай галзуу жоохон эрэхтэй. Жаахан дураараа. Тийм. Би яаддаг штэ. Чамд ер нь байна уу энэ хэв шинж? Тийм шинжлүүд байгаа штэ. Тэгэл зарим одоо өмнөх би нэг Hyundai эмгэлт ажилладаг багт чинь манай Монгол эмч ах эгч нар байна, найзууд байна те, совилогч нар эмч совилогчдэр суралцдаг байсан. Тэгэл тэд нар мэдэрч заримд нь чи арай л их ирчтэй байна гэж зөниөлөл заримд нь өстө сайн байна мундаг байна гэж магтуулаад тэгэл янз янз явж байгаа юм чинь те. Тэгэл энэ бүхнээс хүн чинь нөгөө сураал тийм байсан. Тэр нөгөө нэг Монголоос ирж суралцдаг эмч совилогч гэснээс нэг зүйл санаанд орчлоо. Ингээд нөгөө иймэрхүү нэвтрүүлэхээр ингээд хэлье гэж бодож байсан. Манай Монгол эмч совилогч нар амар мундаг, амар лаг хүмүүсэд юм байлээ. Би ерөөсөө мэддэггүй байсан. Монголд байхдаа ч гэсэн би нэг имлэг гэж нэг явдггүй, мэддэггүй хөхтэйсэн. Тэгээд
Яг энэ ингээд ирсэн чинь манай эмнэлэг Монголоос ингээд 4 эмч сувилагч нарыг ингээд сургадаг те. Одоо эмнэлэг дээр одоо мэрэгжил дэвшлэл одоо юу гэдгийг дадлага хийлгдэг гэх юм уу? Ингээд мэсаслын өрөө интертэй ингээд дадлага хийлгдэг байсан. Тэгээд тэр бүхнийг ингээд харахад манай Монгол эмч сувилагч нар бол өдөр алгасахгүй тэр одоо мэсасалд оролцсон, тэр имчилгээнд оролцсон, эмч нараас сурах ёстой зүйлээ асуун те. Сонирхож байгаа зүйлээ ингэн яавал те энэ Солонгост энэ эмнэлгийн эмч нарын энэ ур чадвараас ингээд онлайнч бай, практикч бай, юм ингээ аваад явах вэ гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг байсан. Тэгээ тэрийг харахад бол ганц нэг хүн биш, нийтээрээ айгу мундаг тийм сайн байдаг гэсэн. Тэгээ бусд орны хүмүүстэй айгу харьцуулагдчихсан л да. Тэгээ бусд орны хүмүүс бол одоо юу гэдэг таслаал те. Одоо юу гэдэг би угаасаа л эмчтэй, би мэдэн штэ гэдэг ингэдэг бол манай Монгол эмч сувилагч нар тэгдэггүй. Айгу ажилдаа тууштай, дадлагатай айгу сайн бас ирдэг. Тэгээд сайн оролцдог юм бүр маш мундаг манлайлагч нар байсан. Тэгээд тэрийг ингээд хараад миний сэтгэл амар хөдөлжсэн. Яг л ийм эмч сувилагч нар Монголд байж ич, Монголд байгаа олон эмээ өвөн нар ах эгч нарт те. Одоо олон хүүхдүүдэд ч гэдэг юм уу эмчилгээ зөв эмчилгээ сайн үйлчлэг ингээ хүргэн штэ тий. Тэрэнд нь бас ингээ их баярлсан. Тэгжээж л Монголын эрүүл мэндийн үйлчлэгээ айгуу сайн сайжирна. Тим сэтгэлтэй хүмүүс байж ээж тий. Тийм учраас тэр Монгол эмч нар сувилагч нараараа айгуу их бахархаж байгаа шүү гэж хэлмээр байна. Би бас чамаар бахархаж шүү. Яагаад ч юм бүр ингээл амар бахархаж сонсоод байна. Би ингээд сүүлийн үед ийм подкаст хийдэг болсноос хойш бүр яг ингээд хүмүүстэй ярилцахаар дандаа л нэг юм амар мундаг мэдгүй миний хувьд л штэ. Яг ингээд мундаг яг өөрийгөө олцсон, яг зорилгоо тодорхой болгоцсон яг ийм айгуу лаг залуучууд ингээд бүр таарад байгаа байхгүй. Ингээд тэр хүмүүсээс ингээд ярилцахаар би өөрөө бас ингээд дотроо яас мундаг юм бэ? Бас ийм ертөнц байд юм байна штэ. Ингэж бодд юм байна штэ. Би бол зүгээр яг ингээд нэг өчөөх ингээд нэг хэсэг нь л угаасаа байсан юм байна да. Гэтэ тэр нь чухал биш. Ер нь бол ингээд амар бахархаж ингээд хүнээс айгу гоё энерги авж байгаа. Тэд бас чамтай ярьсан чи бас яагаад ч мэдгүй ингээд өөрөө ирэхгүй ингээд бахархаал огшоо. Үнэхээр баярлаа. Нэх гоё ингээд огшоол энэ тий. Бүрийн халуун энэ цаг агаар те энэ ингээд нэг ядарчтай нэг халуун юм байгаад байгаа штэ. Ийм үед бүр ингээд амар гоё танаас бүр бас ингээд ирчүүч болох гоё үгсэндээ сонслоо. Үнэхээр гоё наа. Тийм шүү дээ. Гэтэ тэгж боддоо шүү. Бидний намайг л авч явах байх тэгдэгээс авах ингээл аав ээжийн ер нь хүмүүс тэгдэгээс чинь нэг амар магтдаггүй. Нэг сүртэй магтахаар одоо өнгөрчин гэж боддог байсан юм уу те. Жоох ингээл дарс хийгээл хүмүүжлэн өөрөө тийм байсан юм шиг байгаа. Ер нь одоо зарим хүмүүс ч гэсэн тэгж харцдаг шүү. Бусдтай харцдаа нэг ингээд магтаал үг хэлэхгүй ер нь тэрэндээ айгүй харам гэсэн үг шүүмжлээл хэдэж шүү дээ. Ингээд шүүмжлээл наа чин тийм байх шүү, ийм байх шүү. Би болохоор яад ч мэсэргээрээ тэгж боддог байхгүй. Шүмжиг бол угаасаа ингээд би ингээд хэлэхгүй байсан чи өөр нэгнээс ингээд сонсчихж байгаа шүү дээ. Эсвэл би л ингээд зарим нэг ухаантай хүмүүс тэгж боддог. Ухаантай хүн бол өөрөө олоо харчдаг шүү дээ өөрийнхөө. Би сая жоохон тэгчлээ дээ гэдээ харчдаг. Тэр бол ингээд би илүү захгүй хэлэхэд магтаалын үгийг болохоор ер нь ингээд одоо ингээд яг үнийг хэлэхэд би маргааш ч ингээд байхгүй гэж болно шүү дээ. Яг ингээд чив дээрээ сүүлийн муу яг гэж бодож байгаа ч гэсэн ингээд би дээрээ сүүлийн бичлэгч байж магадгүй. Энийг амьдрал юу тохиолдохыг мэдэхгүй. Тийм болохоор яг ингээд нэг нэгэндээ яг үнэхээр хэлэх хүссэн зүйлээ яг тэр цаг тухайн мөч хоромд нь яг ингээд хэлээд мэдрэмжээ ингээд илэрхийлэх нь айгу зөв гэж боддог байхгүй. Нөгөө яг би бас яг тэгж боддог. Тэр айгу чухал те. Одоо манай залуучууд ер нь тийм болоод тах шиг байгаа. Тэ эхнээсээ ингээд юу өөрчлөгдөө үзэл бодлоо бүх зүйл нийгэм өөрчлөгдөж эхэлж байгаа болохоор тийм байх нь аюул. Харин тий юу л да одоо хүн ингээд нөгөө нэг жижигхэн үгэнд их баярлдаг, жижигхэн үгэнд гомддог тий. Гэтэл яг би тань шиг яг адилхан болдог. Шүүмжлэхийг угаасаа л хүн тэр хүн ямар нэгэн байдлаар мэдчихнэ, ойлгочихно. Гэтэл тэр хүн ингээ өнөөдөр жишээлбэл нэг гоё ингээд одоо нүрээ гоё бутцсан ч байд юм уу те. Эсвэл нэг гоё юм палаж өмссөн ч байд юм уу те. Тэрийг ингээд олж хараад яг сэтгэлээсээ ингээд үнэхээр та хөөрхөн биш үү, гоё шүү те. Яасан минийс яасан хөөрхөн юм бэ гэд ингээд сэтгэлийн үгээ хилдэг байх хэвээр гэд би ер нь жоохон хилдэг талдаа. Тэгээд хүмүүс намайг жоохон гайхдаг гэж магадгүй те нэг гадны үзэмж ингээд гэхдээ тэр хүний гоё сайхан зан чанар те бүхэл юм дээр нь яг ингээд олж хараад хүнийг ингээд гоё сайхныг ингээд тодруулна гэдэг чинь тэр хүн дээр бүр ингээд амар гоё нэр өгж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг хэлсэн надад хүртэл ингээд тэр хүний панан тэгээ тэр хүний одоо нөгөө гаргаж байгаа гоё ингээд баярлаа тэг ингэж байгаа зүйлээр өөрөө цэнэглэгддэг. Тэгээд ялангуяа нөгөө өглөөг тэгж хэлвэл хайр гоё дээ ажил дээр очиод яг ингээд чатаар ингээд гараад амар ядарсан халуунд чинь тэг хөлс гараад ингээд арай гэж нэг офс руугаа ороод тэгэл таарсан хамгийн ихний нөгөө ажлынхаа хүнтэй те гоё айгу гоё мэдлээл те амралтын өдөр та юу исэн бэ? Хүү та чинь жоохон турцсан юм уу даа ч гэдэг юм уу те. Эсвэл гоё харилцаа гоё ингээд ким бол тэр хүн бүр ингээд амар гоё надаас
буцаага над урам өгчээсэн. Саяхан би нэг фэйс дээр биччихсэн л да. Нөгөө яг тэгээ хэлсэн чинь надад ингээ буцаага юу гэж хэлсэн гэхээр чи ингээд үнэхээр сайн ингээд ажиллаж байгаа шүү. Чиний өмнөөс монголчууд ч гэсэн маш сайн ажилдаг байсан сэтгэлээсээ. Тэгээд энэ манай эмнэлэгт ажиллаж байгаа солонгосчууд бүгд ер нь та нараар дамжуулаад ялангуяа бас чамаар дамжуулаад энэ ингээд монгол хүний одоо имижийг айгүй сайнаар одоо ингээд хүлээж авч байгаа бүгд яг тэгж байгаа шүү. Ингээд энэ эмнэлэгт одоо 5 6 жил баг анханасаа монголчууд л ажилласан байгаа байхгүй юу? Олон улсын төвийн дараагаар нь. Гэтэл тэр монголчууд ингээд бүгдээр та нар нийлээд Монголынхоо нэрийг айгүй гоё өргөж явж байгаа шүү гэдэг үг надад хэлсэн. Тэгээд би бүр ингээд амар баярлаа те. Улам хичээя гэдэг сэтгэл төрж байгаа юм чи яхан те. Амар гоёсан. Үнэхээр гоё. Битсэн сонсож бүр амар баярлж байна. Тэгээд түрүү нөө ярьсан шүү дээ аав ээжийн хүмүүжил гэдэг. Аав ээжийнхаа тухай жоохон яриач. Одоо аав ээж нь бас яг чам шиг ийм үзэл бодолтой хүмүүс байдаг болов. Хинийгээ дуурайгаад хэнийг нийлээд дуурайсан бэ? За би бол одоо гадаад өнгө үзмжээрээ аавыг дуурайсан л гэдэг. Тэгээд дотор талаараа болохоор ээжийг дуурайсан юм болоо. Тэгэл аль альнийх нь дүр төрх надаас харагдаад талент харахад хоёулаа харагдаад бодол дотрооч тэр хоёулаа харагдаад л гэдэг шүү дээ. Тэгээд яаж манай аав хоёр зүгээр энгийн одоо ийм үнэхээр л одоо хүүхдүүдэд те ингээ сайн яавал сайн ингээ өсөх үү, яавал зөв болсон өсөх үү гэж л зүтгэсэн л хоёр байгаа. Тийм. Тэрнээс нэх их одоо онцгойд тийм бол байхгүй ч гэсэн биднийхээ бол одоо бурхан шүү дээ. Тийм шүү дээ тий. Би юу засах гэдэг нь гэхээр аав ээжийн эрх охоо мэдээж ингээл эргэлээсэн байгаа шүү дээ. Айлын баг тий. Дөрөв хүүхдийн баг гэхэр чи мэдээж би одоо ингээд нөгөө өөрөө ээж болоод үзэхээр ер нь ингээл баг хүүхд ингээл тэрний дараагийн баг ингээл гарах болгонд бүр их ингээл нөгөө ингээл хайр ундраал тий өөр нэгдүгээр нөгөө аав ээж чинь хасан ингээ явж байгаа шүү дээ. Тэгээд хасан ингээ яваад нөгөө залуухан байхад төрсөн хүүхэд нэг өөр нас явахын ирээр ингээ төрсөн хүүхэд бас өөр үе юм шиг надад тийм мэдрэмж төрөд байгаа байхгүй яа ингээд залуу наснаас арай илүү ингээ ухаан суцаа аав ээж чинь шүү дээ. Тэгээд илүү бүр ингээ чамд хайлж орсож исэн л байх. Тэгээд тэр үед ингээ хүний газар очиод тий сурах гад ингээ явсан чинь одоо ээж аваагаа хэр сансан тэр талаар сонсмаар сэтгэлдээ сонсмаар байна. Зөв. Хэр байсан хэр тасан цагтсан хурдаа. Анх тэгэл нөгөө нэг ирээд байжсан жилд нэг удаа Монгол явдаг байсан л та. Тэгээд яг корона гараад юу яагаад 2 жилийн турш явж чадаагүй. Тэгээд нэлээ ингээд яг 2 жилээс дээш болчоор бүр ингээд сонирм одоо ч сайдлага яг жил болоод ирэнгүүт яг сонирм болно. Яг Монгол явахгүй бол болохгүй. Тэгээд яг л нөгөө гэр бүл мүл их орон ээж аав нэг тэ эмээ өвөө санаа хэлж байгаа юм чинь. Тэгэл явахгүй л болохгүй. Тэгээд коронавигийн үеэр яг 2 жил яваг байсан байхгүй юу? Тэгсэн чинь би бүр ингээм амар сонирн болоод ингээд юм сонир галзуурах гэж байгаа юм шиг болоод бүр ингээд яг ингээд нэг юм ингээд бухшсан бүх юм. Тэгээ энэ ч байгаа юм чинь нөгөө нэг ээж аавда муугаа үзүүлэхгүй хэцүү байна мэн гэж ерөөсө хэлэхгүй аль болох ингээд хүрээгээ лээсэн. Тэгэл айгүй ингээд уцаар ярихаараа айгүй сайн байна нэ гэл амар гоё сайн байгаа гэл тийм л юм харуулсан те. Тэгэл аль болох ингээд гүрэж аваад тэгэл яг нэг удаа ингээд бүр ингээд ээжийг хараад эмээг хараад шууд ингээд тэсрээл уйлцсан. Яг нэг өдөр коронагийн 2 жил ерөөсөө явж чадаагүй байгаад тэгээ бүр сүүл рүүгээ ингээд нөгөө арбайт хийсэн хичээл чихтэй те тэгэл арбайтын нөгөө нэг ажлын газрын ажманар энэ төргээл те бас ингээд стрессэд байдаг штэ бид нар чинь те янз бүрийн тийм юмнаас болоод ингээд бүгд ингээд жоохноор хураагцсаар байгаал тесрээл тэгэл хүн яг яалтчгүй нөгөө нэг ээжээсээ илүү хүчтэй биш юм бэлээ ээж яаж ч одоо хүн ингээд лаг мундаг явсан ч гэсэн хизэж ээжигээ гүйцэдэггүй тийм учраас ээжийг хараад шууд уйлал бүр ингээл нусаах цартаа нааж байгаа байхгүй би чам. Тэгэл тэгэхэд ээж бол те дагаал уйлал ингэхгүй зүгээр л яг төвөөс ахаал миний хүн тэгсэн нөө за гэл амар го тайвшруулж өгөөл намайг чи ингээл үгээр урамшуулаад те миний хүн за тийм байна уу хэцүү эсвэл буцаад ирэх юм уу яах уу их үү ингээд тэр ингээл наагүй ингээд ярилцаж өгж байгаа байхгүй тэрэнд ингээд ээж хүмүүс дотроо бол шатж байгаа штэ дотроо бол бүр амар хэцүү байна миний хүүхд тэнд яаж байгаа бол гэж бодож байгаа. Гэтэл тэрийг надад харуулахгүй ийм бат хам гэдгийг надад ингээ харуулж байгаа байхгүй тий. Тэгэл би ээжтэй тэгж уйлаад маргааш нь зүгээр болж байгаа байхгүй. Тэгэл имээдээ бас адилхан тий. Уйлаад хацартаа наагаал тий нусаацтаа наагаал имээ яна би ингээ амиг хэцүү байна инээ тэрэ гэл тэгсэн чинь миний имээ бас л яг адилхан. Миний охинтой ингээ хүчтэй байгаараа инээ тэрэ гэл амар гой хүч болох өгнүүдийг хэлээл эсрэгээр тэр хүн магадгүй уцаа амтраагаа цаашаараа уйлсан байж болно тий. Тэгсэн ч гэсэн ингээд улам эсрэгээр надад бүр ингээд хүч ямар ч ээж нар тийм л байдаг байх гэж би болоод байна. Тэгэл амар гоё. Тэгэхээр хүн нөгөө ээжтэй юмаа хэлдэг байх хэрэгтэй юм байлээ. Эмээдээ ч юм уу те одоо хин нэгэнд ч юм уу юмаа хэлж те бүр над чиг тэгэж бүр
тесэрч уйлдаггүй маа гэхэд ямар ч гэсэн юмаа ярьдаг байхгүй бол болохгүй юм байлээ шүү. Галзуурах юм байлээ шүү. Тэгээд тэрнээс хойш би ер нь бол айгүй жоохон юм болвол яаж харин юм байгаа тийм байгаа гэд хэлцдэг болсон. Тэгээд коронач дууслаа. Тэгээд жилд нэг удаа яваад байгаа болохоор яриас гайгүй. Тийм. Тэгээд яг миний ээжийн хувьд бол юу юм бэл та. Яг залуу наснда одоо 4-р ангиас эхлээд 10 жилийн турш эмнэлгийн орон дээр байсан. За тэр бол юу байсан бэ гэхээр ясны астмелит гэдэг ясны одоо эдээ төрөвсөл гэдэг өвчнөөр яг над шиг залуу насны дээрээ эмнэлэгтэл одоо амьдардаг байсан гэсэн үг. Эмнэлгийн орон тусандаа хутгалдаж амьдардаг байсан гэсэн үг. Маш олон удаагийн хаалгаа, маш олон удаагийн ингээд одоо ч гэсэн гарах юм бол 4 хүчинд нь 4-20% ингээд байж идэг. Астмелит гэдэг өвч аимшигтай өвчин байхгүй юу? Монгол ер нь их түгээмэл тохиолдог байсан юм байлээ тухайн үед. Тэгээд тэр аимшигтай ингээд ясны өвчин туулаад гараад те 4 хүүхдийн ард гараад те ингээд өнөөдөр ингээд эрүүл саруул явж байгаад нь би эсрэгээрээ бүр амар талархдаг. Тий. Тэр хүн ясны эдээд өрөвсөлттэй учраас хүүхд төрүүлэх боломжгүй те. Яснаас кальц хүүхд те бүгдийг авч гардаг учраас нэг хүүхдтэй болох боломжгүй гэж ингэж яригддаг байсан юмчнар. Гэтэл ингээд намайг хүртэл ингээд төрүүлээд хүссэн те. Энэ ачивэлд бол би үнэхээр юм бүр ингээд талархаж амьдэрдэг байхгүй. Тэгэхээр ээж минь одоо миний хажууд ингээд байж байгаа нь үнэхээр талархмаар зүйл өөрөө. Тэгэхээр би ээжээ бодохдоо хичнээн ингээд том өвчин зовлонгийн ард ингээд эрүүл мундаг ингээд явж байгаад нь үнэхээр бүр ингээд биширж байгаа байхгүй юу. Тэгэхээр ялангуяа нөгөө манай эмнэлэг дээр ясны үе мөч нурууны усны талдаа эмнэлэг гэсэн шүү дээ те. Яг тэгэж ясны өвдөө зовоод ирж байгаа ээж нарыг харахаар нулимс яг ингээд гарах газдаг байхгүй юу. Яг хажууд нь ингээд орчуулж байхдаа ингээд айгүй эвгүй болт байхгүй юу. Яг ингээд миний ээж бас ингээд өвтөөд ингээд явчихсан байх та. Ингээд те зүгээр л одоо цусан донд ингээд сэрдэг байсан гэж байгаа байхгүй юу. Саслаа ороод те ингээд тийм байсан. Тэгэхээр одоо л мэдээж эрүүл мэндийн салбар илүү хөгжөөд бол ямар ч тийм зүйл байхгүй болсон баг. Гэхдээ тэр үед 10-аас дээш жил тэгэж байсан гэхээр ээжээрээ би бол үнэхээр их бахархдаг. Тийм. Их хөг алгаа. Үнэхээр мундаг юм а тий. Тэгээд одоо ботхоор бидний ээжүүд чинь за та хүүхэд төрүүлж болохгүй шүү. Амь насанд чи аюултай шүү гэдэг ахтал яг манай ээж бас яг хэлдэг байхгүй одоо ингээд нэг юунаас л биеийн байдлаас болоод чамайг ингээд төрүүлэхгүй гэд ингэжсэн гэд тэгсэн ч гэсэн ингээд тэр ингээд юун дундаас би ингээд хүн болох хувь тавилангаар ингээд төрсөн юм байна штэ. Би бас тийм боддیں۔ Ямар мундгийн өөрийнхөө ингээд нэг биеийг золиод тий болохгүй шүү гэд тэгсэн ч гэсэн яг амар зөрөөгөл ахлаа. Гэтэл ер нь энэ ингээд хүн байх одоо ингээд өнөөдөр чамтай ярилцж явах энэ ингээд хувь тавилан өгсөн гэж бодохоор яг зөв те тийм агуу байхгүй ихийн хайр угаасаа энэ дэлхий бүр хамгийн агуу хайр гэж бүр би таач маргашгүй байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр тэр тусаа орсож төрүүлнэ гэдэг бол үнэхээр гайхамшигтай шүү дээ те. Гайхамшигтай. Ээж нь үзэж байгаа бол би ч гэсэн ээжээр амар барахж байна. Таас та мундаг эмэгтэй шүү. Ээж аав эмээ өвөө бүх гэр бүлийнхэндээ хаш нартай бүгдэнд нь хайртай шүү. Хайртай шүү. Тэнтэй хайртай байнг хэлнэ. Чи ер нь тэгтээ уцаарынхаараа хайртай шүү гэж хэлждэг өстэй. Бүр байнг хэлнэ би бол бүр. Байнг хэлнэ өстэй. Баг бүгдэнд нь байнг хэлнэ. Хэлэхгүй хэлнэ. Яна гэд манай одоо ихчийн хүүхд төрөл байдаг байхгүй манай ээж хардаг. Тэгэл нөгөө хүүхд ингээ багасаа яг зөв ингээ сургамж авч үлгэр дуурайл авч өсөх хэрэгтэй шүү дээ тий. Тэгэл мэдгүй ингээ хасчих юм бол дахид залгаад за хайртай шүү баяртай гэл. Тэгэл нөгөө чи бас яг тийм яг тэг бүр сурцсан. Гэл яг заавалч за ихш баяртай хайртай шүү гэж ич бүр тасалдаг. Тэгвэл ингээд амар эвгүй хоорондоо амар эвгүй байхгүй. Нөгөө дутуу ингээ мэдлэлцсэн юм шиг. Тэгээд эхлэх төгсөхдөө энэ солонгос чинь тийм соёл байдаг тий. Заавал маш сайн бүр айгу нөгөө төгс юутай гүйцэтгэлтэй төгсөх хэрэгтэй шүү дээ. Баярлаа баяртай тий ингээд баярлаа энийг бол маш сайн хэлэх хэрэгтэй байдаг шиг. Яг тэр бол ингээ хүний наад захын бүр хүн хоорондын соёл, хүндлэх соёл гэж боддог. Тэгээд тэрүүгээр яг ингээ дүү манаас ингээ яг хөөрхөн яваад байгаа байхгүй юу. Тэр нэг гэр бүлдээ хайртай гэдэг үгийг харамлахгүй байнга хэлэх хэрэгтэй. Тэгээд хүчтэй гараа тий бүх зүйл сайхан болно. Дандаа эрэг гоё зүйлийг ингээ ярих амар туртай. Яа, чамаас их юм сурч шүү. Нас ер нь хамаагүй биш үү? Чи яасан ухаантай хөхтэй. Баярлалаа. Би тэгж боддог байсан шүү дээ. Одоо ингээл өөрөө бас ингээл нөгөө нас явахын хэрээр ингээл амьдрал үзээл за амар амьдрал үзээл яг үдчил явна л та ингээл солоос дээр нэмээсэн чи би 10 жил болж байгаа байхгүй. Тэгээд тэгэл тэгсэн чинь би ингээд
босож чадахгүй хэвтэрч орж үзлээ. Энэ хугацаанд ч ингээд хэвтэрч орж үзлээ. За хүүхдэд төрүүлж үзлээ. Тэгэл миний амьдралд ингээд амар олон ингээд би ингээд хэрэг өмнөх одоо тэр 20 настай би ингээд хэрэг ингээд харж байгаа юм бол за чи хийж чадахгүй дээ. Чиж баг яах болтоо гэж бодож исэн айгүй олон зүйлийг би ингээд энэ 10 жилд ингээд ээж аваасаа хол ингээд амар олон зүйлийг давцсан байгаа байхгүй. Аа мундаг юм. Тэгээд би мундаг шээ. Тэгээд би яг ингээд бодсон байхгүй тэр үедээ хүн ер нь яг зовлонгийн яг мэдэрч ижил яг ингээд тэрийг 100% ойлгох юм байна да. Ер нь ямар нэгэн зүйлийг заавал зовлон гэлтгүй жаргалыг ч гэсэн яг ингээд өөрийн биеэр мэдэрч ижил яад ингэж хэлж юм гэхээр манайхан ч нүүд игдэж штэ одоо жишээл нэгнийх нь нуруу өвдөд татаад хэвтэртэй байна гэл тийм гол одоо маяглж л байгаа. Усаал тэл эмээ аваачтай эсвэл тэл эмлэг аваачтай гэл эсвэл ингээд хилээд хахад тэгсэн штэ чи гэл ингээд амар юм нэг юм сөрөг байдлаар ингээд чичилж ингэж харьцаал эсвэл нэг жоохон зэмлэхгээл айгүй нэг мундаг хүн болоод ингээд чамд хилцээр байтал чи тэгээ үздэй гэдэг нэг юм хандлагатай байдэн штэ. Тэгээ би тэрэн дээр ингэж бодсон байхгүй. Ер нь хүн угаасаа өвдөж зовхоо мэдгүй штэ. Мэдгүй. Тэгвэл хүн ингээд мэдгүй мэдрээгүй юм чинь хин нэг миний найзын нуруу өвдөд хэвтлээ гэхэд би ядаж ингээд зүгээр амар сайн 100% ойлгож чадахгүй ч гэсэн ер нь ингээд нэг сөрөг одоо өөрөө тэтэ түрүү харамсаад идэж штэ амар харамстай юм билээ. Би яг тэр нуруу өвдөд 7 хоног баг ингээд гэртээ хөвцөн байхгүй. Тэгээд стол ингээд амьдрал бодогдоол тэг ингээд за одоо ингээд сонгол болох юм байна да. Тэгэл амар сүртэй юм бодвол за хар залуугаараа би ч та ингээл өстой байхгүй л болж байгаа юм байна да. Одоо баг хөнгө хураах гэж ирсэн чи одоо баг ингээ бийгөө олоор бодвол яг нэг тэр чинь сэтгэл зүйн амар л яг ингээ юм амар унтсан үе байгаа штэ миний хувьд. Тэгэхээр хажууд байгаа хүмүүс ялангуяа ингээл гэрт орж ирээд ирэх гэж ирээд ч юм ингээл тэгэхээр хилээд ах чинь чи тэгдэж штэ эндэж штэ гэдэг үг ерөөсөө тэр үед ингээд хэрэггүй байд юм байлээ. Тийм штэ. Зүгээр ингээд ямар юм хэлэхгүй байсан ч зүгээр ингээ намайг сонсоод ч юм уу те ингээд миний зовлон зүгээр ингээд амар хуваалцах чадахгүй штэ. Гэхдээ ингээ яг сонсоод ойлгож байгаа юм шиг ядаж царай гаргаад ингээд намаа хамхиад ингээд байх нь амар чухал. Тэгээд дээрэс нь өвдөж ижил яг хүн нуруу өвцөн хүн л тэр нуруу өвцөн хүний яг тэр мэдрэмжийг яг 100% ойлгоно. Зөвхөн өвддөг хүн байлаа гэдэг яг л тэрийг одоо ингээд 100% ойлгоно. Ер нь мэдхгүй юм аа хүн мэддэг юм шиг одоо ингээд ярихаас бүр амар зайлсхийх хэрэгтэй юм байна да. Тийм штэ. Яг энийг амар сайн ойлгосон. Ялангуяа солонгос дээрээ. Яг зөв те. Тийм мэдгүй зовлонг мэддэг юм шиг яриа хин юмыг шүмжлээл зэмлээл тэр хүний амьдрал арт нь ямар их нөгөө хичээл одоо юу байгаа өвчин завирыг тэр хүн тисэж байгааг мэдгүй штэ бид нар тийм л. Чимээгүй байж бас сурах хэрэгтэй юм шиг байгаа маа тий. Зөв тийм би яг санал нэг байна. Тэгээд ганц тэрч биш ер нь олон зүйл дээр хүнийг хүн айгаа амархан ингээд дүгнж хилдэг үгээ ингээд жоох ингээд цааш нь залгих хэрэгтэй юм шиг санагдав тий. Одоо хэлхээс өмнө ингээд 3 удаа бод гэдэг үг гэдэг байхгүй юу? Тий яг энэ үгээ би энд хэлэх нь зохистой юу зөв үгүй юу гэдэг ингээд бодоод жоох үгүй юм шиг ойл зүгээр ингээд залгаад л мартчих хэрэгтэй. Тэр хүнд тус болох тэр хүнд тий босгон байгуулалт болох тийм үг биш л бол нэг ер нь нэг тэр шүүмжлэлт дүгнэлт чи юм байна тийм байна гэдэг ямыг хэлээд хэрэггүй яа тэр хүн тэр хүнтэй насан туршид нь заагаа дагуулад ингээд газарчлаад явахгүй бол тэр хүний талаар юм дүгнээд ч юм уу ингээд тэр хүнийг тэр сэтгэлд нь ингээд одоо унтраах үг хэлэх хэрэг байхгүй юу? Ах эгч нарын тухай яриач ойрхон ихчтэй юу ахтай юу? Тий, манай төрсөн ихч одоо Японд амьдардаг, ажиллаж амьдардаг. Ах нар бол бүгд Монголд байдаг. Би хоёр ах нараа ихчтэй юм байна. Хоёр ах нэгчтэй. Адилхан юм байна шүү дээ. Тий, тийм үү? За. Би яг хоёр ах нэгчтэй. Зөв. Би ингээд ах эгч нараа амар бахархдаг. Маш мундаг хүмүүс байдаг. Юу гэх юм? Бид нар ингээд бүгд те амьдралын ингээд амар одоо боломжтой байдлаас ч юм уу ингээд гараад ирсэн бүх юм бэлэн байгаад ингээд явж байгаа ч юм уу тийм хүүхдүүд биш. Бидэрт ингээд бүгдэнд нь хүнд байж болох л хүнд хэцүү зовлон зүдүүр гэлтэй бүхэл зүйл ингээд тулгардаг байсан. Тэр дундаас манай том ахын хувьд гэх юм бол ингээд одоо 4 хүүхэдтэй хамгийн бага нь одоо нялх нэг настай явж байгаа. Тэнгүүд ах маань ингээд ийш тийш гадаад руу ч юм уу ингээд ингэ хол биш яг л гэр бүлтэйгээ хамтдаа ингээд Монголд те манай ах гэх юм бол хүсчин хийдэг. Тэр нөгөө юуны бүхэрүүн тэнцээ салон байдаг. Тэгээд өсчингээр бол бараг одоо 20 жил болж байгаа. Тэгээд нэг зүйлээрээ ингээд маш тууштай явж байгаад нь би ингээд бүр бахархал амар төрдөг байхгүй юу. Манай ах нар ер нь бүгд тийм хүмүүс яг тууштай гэдгийг бүр ингээд тултал мэдрүүлдэг хүмүүс байгаа. Тэгээд голоос нь ингээд солиол, болиол нөгөө шантраал те нэг юмны эцсийг үзэхгүй ингээд ингэдэг биш.
тэр хүн өсчин гэдэг мэрэгчлэр ингээд ажиллаж байгаа ч гэсэн өөрийнхөө ингээд гэр бүлийг маш сайн ингээд авч явж байгаа байхгүй юу. Хинээс ч ингээд гуйхгүйгээр те авч явж байгаа. Эхнэр ч гэсэн мөн адил манай бэр ихчээ үед би бас амар бахархаж явдаг. Хамтдаа ингээд тэр юу гэдэг инженер сувилагч эмчтэй тийм хүмүүс биш ч гэсэн хүүхдүүдээ ингээд хамтдаа гоё ингээд өсгөө явж байгаа. Тэ тэр гэр бүлийн ингээ бүр ив найрамдалтай айгу гоё байгааг нь би ингээ хараад ахшгүй ийм гоё гэр бүл болох юмсан гэж бодож байгаа байхгүй. Ингээд гих мэтчлэн тэгэл манай ихч ч гэсэн Японд ингээд мөн адилтэй Японд хүний газарт ингээд хуруу хумсаа хуглан байж гэдэг шиг бид нар чинь бүгд адилхан явж байгаа штэ. Тэгсэн ч гэсэн зорилгодоо үнэнч зорилгынхоо эцсийг хараад бас явж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг тууштай байдал шантрахгүй байдал гэдэг ер нь би ахшраас амар хардаг. Тэгэхээр миний хувьд ч гэсэн адилхан нөгөө нэг за энэ миний сонирхол биш ч юм уу, бэлдэг ч юм уу, өөр юм хийж үзт юм уу, ингэх биш. Нэг юмдаа ингээд тууштай байх нь одоо ингээд надад чимээгүй те үр даваргүй юм шиг санагдаж байгаа ч гэсэн ирээдүйд улам батчиж чангарч улам том үр давар том үр дүнг авчирдаг гэдгийг би бол нэг ойлгоод байгаа байхгүй юу. Тийм. Дутагдaltaй чанаруудаа хэр тэмцэж гэн ер нь одоо хүний одоо гадны оронд ингээд ирээд ганцаараа амьдарч штэ те. Өөрөө өөртөө нэлээд тэмцэж тулж ажиллаж байгаа ах те. Өөрийнхөө муухай чанаруудыг нэлээд олж хараад анх нөгөө юу байсан штэ. Одоо солонгос дээр хүн болгоны л туулж байгаа зүйл байх зүгээр нэг эмэгтэй хүний хувьд заяа гэж зүгээр сонирхолтой байдлаар л ярьж л та. Анх ингээд ирээл юу ч мэдэхгүй те гэрээгээр ирээл тэгэл цалин байлаа аваал те. Тэсний ингээд нөгөө нэг амар баг хувц аваал те. Тэгээ нөгөө ядуугийн конфликт гэдэг шиг л нөгөө янз бүрийн хэртээр энэ ч хөөрхийн ингээд нэг тэгж мөнгөө бардаг те. Тэгэл тэснээ яг Монголд бүгдийг авчичаал харсан чинь нэх олигтой байдгүй. Өмнөд анхны жил би яг ухаарсан байхгүй ямар тэнийг юм бэ те. Юм ингээд нөгөө анханасаа нөгөө нэг юу яг хөө тэгж алдаж ижил хүн сурна л да. Гэхдээ яалтчгүй ингээд хүн хувцас авсан ч нэг тийм жинтэй сайн чанарлаг нэг хувцас байхад 10 чанаргүй хувцаснаас дээр байгаа байхгүй. Тэгэхээр чинь 100,000 воноор жишээлбэл 10,000-аар 10 хувцас авснаас ингээд 100,000-аар нэг чанартай юм авсан ингээд 10 жил өмсөх гээд байгаа байхгүй юу. Тэр нэг ингээд тухайд ингээд ойлгож исэн. Тэгэл нэрэл тийм байна да гэл ингээл те ойлгол нэрэл мөнгөний те нөгөө үн цэнийг ойлгож ухаарчлын те ганцаараа энэ жиж амьдарч эхлээл юм бүх юмыг ойлгосон шүү дээ. Ер нь тэрнээс өмнө дандаа л аав ээжээс аваад ингээл болцдог байсан надад Монголд байхдаа. Тэгэл энэ ч яриад яг үзэл тэгж мөнгө үрж үзэл тэгснээл харамсч үзэл тэгэл дахиад одоо л жинхэнэ нэрээ би бол өмнө дээр хувцсанд нэг тэгж амар мөнгө зарцуулаад байдгүй. Одоо ингээд харах юм бол золбоо ТV дээр өмсөжсэн цамцтай байгаа л сууж байгаа. Оо тийм үү. Тэгэхээр чин яг энийг хасчаар гэсэн. Тэгэхээр чин нөгөө юу байгаа юм бэ? Яагаад ч гэдэг. Чанар гэдэг амар чухал. Тэгээ тэр өөрт байгаа хүн өөртөө чанартай зөвлөө ингээд гоё олон тэг урт хугацаанд айгүй гоё ингээд ариг гамтай хэрэглэж дансаа хүчтэй байх хэрэгтэй гэж би боддог байхгүй юу. Тэгээ данс хүчтэй байснараа хүн ингээд хүчтэй байдаг. Өөрөө хүчтэй болно золбоогийн бас хэлсэн үг гэдэг чтэй. Хүн өөрөө хүчтэй байгаад өөрийгөө бий болгочоод бусдад туслах хэрэгтэй. Тэгэхгүй өөрөө юу ч байхгүй ч хүмүүс зээлүүлээ л тэг хүмүүст тусалж ийн гэл ингээд авах биш. Өөрөө өөртөө ингээд эхлээд үе бий болгоо. Тэгээ дараа нь тэрнээсээ ингээд сүулт нь болоо гэдэг чинь тэр надад амар бас нөлөөлсөн. Тэгэл нэрэл тийм байна да. Хүн бас хэртээргүй баах амьд зарцуулаад мөнгө өрөөл ах штэ. Тэрнээс анх миний жоохон алдаа байсан болов гэж бодож байна. Тийм. Яа, тэгээ тэр залмаа тийм би бас тэрийг үзсэн байхгүй нэг өөрөө хүчтэй байх тухай. Гэтэ амар хэцүү сахилга бат шаардна тэр яад үлдээ. За одоо л яг хурайда яг энэ гэхдээ хүн болгондаас тохиолддог хаа. За ажил хийж байгаа. За одоо л даалъя да. За энэ сараас л тест яг мөнгө хураа гэж бодож идэл ямар нэг юм тийм ямар нэгэн юм юу гараад ирдэг тийм Монголоос ч юм уу. Ямар нэгэн хүн нас орох ч юм уу эсвэл хин нэг нь өвдөх ч юм уу эсвэл хин нэг нь одоо ингэж сургууль соёл ч юм гэдэг. Заавалчгүй нэг юм проблем гараад ирдэг. Тэгээд ямар хүн чанар зулгаагаал за ингээл яг хатуу байж чаддгүй шүү дээ энд ажиллаж байгаа хүмүүс. Тэр бол айгүй сахилга бат шаардах хаа. Яг зөв тийм. Яг дансаа хүчтэй байл гэдэг маань даасандаа их мөнгөтэй гэсэн үг биш. Тэр чинь мэдээж хэрэг нэг одоо өөрийн орон гэр ч юм уу те хэрэгцээтэй зүйлээ ингээд хөрөнгөө их одоо оруулаад тэрнээс хэрэгцээгүй битгий олон янз бүрийн төмөр бүүж одоо янз бүрийн 10,000 хувцснаа түндэ мөнээр дүүрэн байгаа шүү дээ. Тийм юмд битгий ингээд хайрын хөдөлмөрөөр битгий үрээ
залуучуудаа гэсэн утгаар л хэлж байгаа. Тий. Яг зөв. Угаасаа би ч гэсэн чи айгүй их ойлгосон байна уу? Ойлгосон. Тэгээ угаасаа энийг одоо хүртэл ойлгоочгүй нэгтэйч үзэнд бол маш яг мэддэг мөртлөө яг хэрэгжүүлж чаддгүй тий. Мэдээлэл байгаа штэ уул нь бол ингээл шкавар дөрөв хэрэггүй хог байгаад байгаа мэдээд байгаа штэ. Тэгэл гарах гэхээр яг ингээл өмсөх уц олдохгүй. Тэгэл яг боддож би юу шаал хэрэггүй юм аваад хайр мөнгө олж тий. Түрүүнээс хойш ингээл чамтай ярилцж байгаа хооронд миний нэг таньдаг хичээдэг байхгүй одоо ингээл хамт ажилладаг. Одоо ч гэсэн ингээл хамт байдаг юм гэж амар олон жил ингээд өвддөж байгаа. Тэгээд яагаад ч би нөгөө юм нуран нуус үе мөчний ингээд хүнтэй ярин гингуут шууд тэр их чи ингээд үзээсэй гэл яагаад ч тэр их чи ингээд сэтгэл ингээд бодогдоод байгаа байхгүй. Тэгээд ингээд хүлэн нилээ өвддөг чаас ингээд хүнд ажил хийдэг. Тэгэл сайхан тариа хэлгсэн гэсэн. Тэгээд одоо бол гайгүй байгаа юм байлаа. Ер нь гэтээ миний бодлоор нуруу шиг л байх тий өвдөг бас нэг яг нэг юм туйлын эмчилгээ байхгүй. Тийм байх тий. Ер нь яг хуу туйлын эмчилгээ гэхээр миний хувьд миний харснаас болохоор 65-аас дээш насны хүмүүст хийдэг химийн үе салхи хагалгаа гэж байдаг л да. Тэгээ тэр хагалгаагаар ерөөсөө юуны өвдөгний үеийг тэр чигээр нь химлэр ингээд сольж гинэ л гэсэн үг л дээ. Тэр бол миний хувьд өвдөгний хувьд хамгийн эцсийн арга юм болов уу гэж бодсон л да. Тэгээд мэдээж тэрийг хийсэн ч гэсэн өөрийн хөл шиг өөрийн жиргэвчиг байна гэж байхгүй шүү дээ, тий. Өөр юм өөрс шиг. Тэгсэн ч гэсэн тэр бол хамгийн сүүлч арга юм болов. Хэдэн настай байгаасаа хамаарна. Дээрээс нь хэр их нөгөө өрөвсөлтэй байна, хэр гэмтэлтэй байна. Хэр одоо нөгөө юу н урагдaltaч гэдэг юм уу те тийм зүйл өөрөө ч мэдлгүй тэнд урагдал үүссэн явж идэг байхгүй юу гэмтээгүүч гэсэн. Тэгээ тэр мөр нь хэр байна гэдгээс шалтгаалж одоо нөгөө нарийн шинжилгээнүүдээр дамжуулаад олж илрүүлээд хаалгаа хийх үгүй юу гэж шийдэгдэнэ. Хаалгаа хийх болоогүй тохиолдолд бол мөн адил нөгөө иммун тариа тарина. Дээрэс нь нөхөн сэргийн хэмжлэгээнүүд хийгдэнэ. За тэгэл тарианы хувьд бол тэгэл нөгөө 100,000-аас эхлүүлээл сая 500,000 хүртэл янз бүрийн вонор штэ. Тарианууд байдаг юм байлээ. Би бүр ийм тарианууд байдаг юм уу? Үнэхээр бас сайн үйлчлэгээд тарианууд бас байдаг юм байлээ. Нурууч гэсэн адилхан нэг тарихад л бараг сая 500,000 вон гэж байгаа байхгүй. Тэгээ тэрийг 4-5 удаа тариулна гэж бодлоо. Бараг хаалгааны үнэ оос дээ. Тэгсэн мөртлөө хаалгаанд орох боломжгүй хүн тэгээд хаалгаанд орох болоогүй насны ч юм уу тийм хүмүүс энэ ингээд хийлэгдэг тийм тарианууд байгаа байхгүй. Тэгээ тэрийг хийлгэхэд үнэхээр юм бүр ингээд сайжирсан хүмүүс бол зөндөө байдаг. Тэр одоо тарианы найрлага те ямар одоо найрлагатай ямар тариа байна гэдгээсээ хамаардаг гэсэн үг. Тэгээ тэр нөгөө төр зүрийн зөвөр өвчин дарах байна уу эсвэл бүр тэр эд эрхтэн тэр чигээр нь бүр нөхөн төлжүүл сайжруулж чангаруулж яана уу гэдэг ялгаанууд байгаа даа байхгүй юу? Үр дүн. Тийм үү. Манай ээж бас ингээд насаараа өвдсөн хүн байдаг байхгүй юу? Ер нь ингээд өөрөө жоохон жинжин ихтэй. Тийм болохоор ингээд ер нь ингээд халахад ингээд явахаар өвдөг ингээд хэлгээд. Тэгээ ер нь тийж жаад нэг хаалгаанд л орох бах та гэл тийж ярьдаг. Тэгээ сайхан Монголд нөгөө хамаатны ихчтэй яг чиний ярьсан шиг нөгөө өвдөгнийхөө үений юг ингээд солиулсан байна л да. Би ерөөсөө айгу гоё болцсон гэд. Тэгээ за яг ингээд Монголоос одоо жишээлбэл ээж аав нь ч юм уу өвддөг тийм хүмүүс мэдээж ингээд байвал бас нэг сэтгэл дотор бас тэгэл байгаа штэ. За эцэгхийг авчраад нэг хаалганд оруулчих юмсан тийм хүмүүс үдчих байх юм бол ер нь өн өртгийн хувьд ямар байд юм бол дээрэс нь Монголоос ингээд виз мэдүүлээд ирлээ гэж шууд Монголоос танаа эмнэлэгтэй холбогдох хэрэгтэй байд юм уу эсвэл тэндээсээ зүгээр аяллаа виз мэдүүлээд ирээд чамтай холбогдох хэрэгтэй юм уу энэ талаар зөв юу л энэ л да одоо яг тэгж асуудалгаа ирүүлдэг хүмүүс олон байдаг имэйлээр ч асуудалгаа ирүүлнэ уцаар ч ярина мессенжерээр ч гэсэн холбогдно инстаграмаар ч гэсэн холбогдно манай одоо эмнэлгийн хувьд гэх юм бол Matrix эмнэлэг гэдэг пэйж байж байгаа Matrix эмнэлэг англиар бичгээр нөгөө хувь нөгөө хаяг нь байж байгаа энэ төрлөө холбогдвол би л тэнд байж байгаа гэсэн үг байхгүй юу. Надтай шууд холбогдоод шууд нөгөө нэг Имраийнхаа зураг моргийг имэйлээр өгөөд те имжт үзүүлээд тэр бас өнгөө байдаг байхгүй юу. Тэгээд имжт үзүүлээ онш сонсоод ийм юм манай дээр хийх боломжтой юм байна. Хэдэн увааны өртөгтэй болох юм байна гэдгийг нь сонсоод тэр хүн окей гэвэл хаалгаанд орох өвчтнүүдтэй манайх визний урилгыг нь явуулж өгдөг. Визэнд орох материалыг өгдөг гэсэн үг байхгүй юу. Тэгээд Монголоос визэнд ороод 7 хоногийн дараа юу эмчилгээний виз, эмчилгээний аяллаа виз гараад ирдэг гэсэн үг. Тийм мэдээж нөгөө хүнээ бид нар аягүй сайн судална. Энэ хүн одоо цухтах хүн байна, цухтахгүй байна. Тэр чинь бас маш чухал. Нэг хүн цухтаал тэрийг хашаалал явчихад араас нь ирэх маш олон зуун хүний эмчилгээний зам нь шууд хаагдана гэсэн үг. Тэгэхээр миний хувьд энэ дээр бас их чанга ханддаг л да. Тэгээ үнэхээр яг чин сэтгэлээс яг солонгост эмчилүүлэе гэж ирэх гэж байгаа хүмүүст бол урилгыг нь өгүүлнэ эмнэлгээс.
Тэгээд мэдээж нөгөө нэг үн өртгийн хувьд бол хагалгаа гэхээр доотлол 10 сая вон болол явчихдаг. Нэг мөрч байсан, нэг өвдөгч байсан, дурангийнх байсан ч гэсэн. За тэгээ өвдөгний хиймэл үе гэх юм бол бүр 17-8 сая бол явчихдаг. Тийш үнэтэй бол явчихдаг байхгүй. Тэгэхээр яг ямар одоо хагалгаа байна, нэмчлэгээ байна те. Ямар зүйл хийлгэх гэж байгаасаа гэдгээс шалтгаалж үн өртгөн одоо тогтоогддог. Тэрийг бол хизээч нээлттэй манай эмнэлгийн пэйжээр холбогдоод надтай холбогдоод ээж аавынхаа имраийн зургийг явуул, өвдгөний имраийн зургийг явуулаад товч одоо нөгөө дэлгэрэнгүй юуг нь явуулаад товч мэдээлэл болон дэлгэрэнгүй өвчний түүхийг нь бичиж сайхан явуулаад бид нар чинь бүгдээ сайхан очиулаад эмчт өгөөд те ийм юм байна гэдгийг асуугаад ингэчин. Тэгэхээр хариу авчна. За тэгээд Солонгост өөртөөхөө аялын визээр ирээд үзүүлсэн ч бүр товчлаа шүү дээ. Зам товчлон те айгу амар нээлттэй өөртөө визтэй яваад ирээл үзүүлчих. Визэнд ороогүй байгаа бол үнэхээр хагалгаанд орох заалттай байгаа. Солонгост мөнгө төлөө хамаагүй Солонгост те хагалгаанд орё гэж байгаа хүмүүс бол манайхаас урилган гаргадаг. Тий. Зөв. Хагалгааны залттай байгаа юм бол нээлттэй юм. Зүгээр нэг бүтэн миний шинжилгээ гэдэг байдлаар бол би зугаасаа гардгүй юу. Өсөн ч гэсэн угаасаа гарахгүй. Ийм элчингээс. Өнөөдөр та надад бүтэн биеийн шинжилгээ авд юм уу те бас? Тий, нөгөө залбаагийн өгсөн бүтэн биений шинжилгээ одоо байнга явагдаж байна. Зөв. Тэр ингээ багсаараа юу ордог гэсэн үг үү? Юу зөндөө ер нь бол нэг үеийн мөч нурууны ухсыг хасаад хотоодны дуран, бүдүүн гэсний дуран. Тэгээд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн болохоор манайх нөгөө нэг эмэгтэй эрэгтэй тасаг байхгүй учраас цусны хавдрын маркер гарна. Хөх өнд өвчний хавдрын маркер цусаар гарна. Тэгээ гол нь нөгөө манай энэ юу маань шинжилгээ маань дуран, хотоодны дуран, бүдүүн гэсний дуран, цээжний зураг, эрдэнэгийн зураг, за тэгээд зүрхний цахилгаан бичлэг, тэгээ элэг цусны эхо. За тэгээ нэмэлтээр хүссэн юмнуудаа бол ахуулж олно. Нурууны зурагч гэдэг юм, хөзөөний зурагч гэдэг юм уу те хямдралтайгаар ингээд энэ шинжилгээнд орж байгаа тохиолдолд олон зүйл нэмээд 20-30% хямдралтай орох боломжтой. Тэгээ ерөөдөө хүн нөгөө даралт маралт янз бүрийн вирус байна уу, нөгөө БЦ вирус байна уу. За тэгээ эрдэс минералын витамин D тэгэл те бүхэл одоо зүйлүүд л гардаг гэсэн үг. Тэгэл даралт юу холестерин энэ гэл те. За тэгэл ер нь тэрнээс тэгэл ерхий маань мэдэгдчихдэг болохоор ургацсан байвал авчин тий. Тэгэл одоо асуудлууд бас зөндөө байна уу манай монголчууд ч нэг бас ходоодны асуудалтай хеликоптер хүмүүс их байна. Тий. Бүдүүн гэсэндээ ургацаг их байна тий. Жингийн илүүдлээс болсон холестерин айгу өндөр. Холестерин гэдэг чинь цусан дах одоо тосыг хэлээд байгаа тий. Өтгөн байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр холестерин өндөр хэвээрээ л яваад ивэл зүрх судас тархины өвчин тусан. Тэгэхээр тэрнээс хурдан илрүүлж нөгөө тэрэнд зориулагдсан юм бичүүлж авдаг байхгүй юу. Тий. Тэгээ тэр эмчийн үзлэг зөвлөгөөг дотрын хоол боловсруулах хэрэгтэн тогтолцооны эмчдэр бүх юм үзүүлж зөвлөгөө авна ингээд вакциндаа орцсон байдаг. Тэгэхээр нөгөө вакцин нууц биш бол өмнө мэдээлэл монголчуудад зориулж ийм багц дөрвөн төрлийн багц байгаа. Тэгээ 450, 550, 700, 900 гэдэг нэг юу орж байгаасаа хамаарна. Гэтэ багц учраас хамаагүй бүр 70% орчим, 70-80% орчим хямдарсан тийм багцуд байдаг. Тэгээд юу нэмэгдэж одоо нөгөө хийлгэж байгаа гэдгээс хамаарат 70-80% хямдарсан биш нөгөө 50% орчим хямдарсан байдаг гэсэн үг. Тэгэхээр юу хийлгэж байгаа вэ гэдгээс хамаарат юу ятж байгаа. Нөгөө хямдралтай бас нөгөө нэг нэмэгдэлт хүсэж байгаа зүйлийг хийлгэждэг гэсэн үг. Багцаар шинжилгээнд орох юм бол. За тийм. Ер нь ч тэний жилдээ нэг удаа солонгосчуудын хувьд жилдээ нэг удаа бүтэн биеийн шинжилгээ. Жилд нэг удаа ордог солонгосчууд заах тийм. Ядаж 2 жилдээ нэг орчих юмсан тийм. Манайхаа ч ер нь хэцүү шттэ ер нь бүтэн биеийн шинжилгээ яг өвдөггүй л очих байх тийм. Ямар нэг юм өвдөггүй л хийх нь. Тэгээд одоо сүүлийн үед тийм манайх одоо нэг айгүй сайн мэддэг ойлгодог болцсон байсан. Одоо эртэлрүүлэг юмыг эртэлрүүлж ямар нэг хавдар юм хумаа хурдан те баг дээр нь байвал имжлүүлж дарж авъя гэдэг бодолтой хүмүүс их болсон. Ер нь өдөр алган л одоо бүтэн биений шинжилгээ өгж байгаа монголчууд бол зөндөө их байдаг. Тэгэхээр бас ч гэж бас тийм ч хинэггүй бас биш манай монголчууд. Ер нь л бас сайн ойлгох туунтай байдгийн байлээ. Тэрэнд нь би бас айгүй талархаж явдаг. Бид нар эрүүл байж те 3 сая бид нар те эрүүл байж цаашдаа улам өсөн олшин те олуулаа болно гэж л бодож штэ. Тэгэд өвддөг хүн жишээлбэл алхаад байх нь одоо түрүүнд хийсэн шүү дээ тийм нуруу өвддөг хүн бол одоо ингээд тасгал ингээд хийх нь айгүй зөв гэх. Өвддөг хүний хувьд одоо хөлн өвддөг ч юм уу үеийн өвддөг тийм хүний хувьд ингээд тасгал хийх нь ер нь хэр зөв байд юм бол эмчнэр ер нь хэмжлээ юу ч зөвлөх үү? Ингээд зөвлөдөг. Биенжин одоо хэд илүүдэлтэй байвал өвддөг байгаа тохиолдолд улам гүүгээл амар хурдан гүүх ч юм уу гүйлтэн дээр гүүгээл ч юм уу
Улам ингэхлээр улам нөгөө дээрэс нь цохилт ингээд өгөгдөөд улам ингээд нөгөө нэг жирэх хвчээ чинь яадаг. Улам урч задлах ч юм уу эсвэл улам өрөвслийг нь ихсэх аюултай байдаг. Улам л өвдөн. Тэгэхээр өвдөн нэгэнт ингээ өвдсөн хүний хувьд болвол өвдгөнийхөө энэ гойны булчин чангалах тасгал сайн хийх хэрэгтэй. Скот ч юм уу те зөв тэгтээ тасгал яг булчин руугаа оруулах тасгалуудаа хийх хэрэгтэй байдаг. Тэгээд өвдгөнд хэд их ачаал өгсөн гүйлт мөөлт одоо өөр юу байдгийг тийм тасгалуудаас илүү тасалгааны дугуй унах ч юм уу усан сэлдэх гэх зэрэг тасгалуудыг их зөвлөдөг. Тий. Тэгэхээр нөгөө жингээ хасах хэрэгтэй. Тэгээ булчингаа хөгжүүлэх хэрэгтэй. Гойны булчин тий ар бүхс гойны булчин энэ чинь чанга байж ижил үе мөчөө айгуу сайн хамгаалж барьж өгдөг учраас хөвчлэн булчингийн тасгал сайн хийх гэж зөвлөдөг. Ер нь алхаж барих бол муу юм байна гэж бодлоо. Зөөлөн хөнгөн алхаж болно. Гэхдээ хэд жингийн илүүдэлтэй хүний хувьд хурдан нөгөө хангуугач манас шиг алхаал те. Хурдан тэгдэдэг бол жин илүүдэлтэй байгаа хүний хувьд бол улам л өвтөн, улам л өрөвслээ сэдрэн. Булчингийн тасгалаад байгаа ч булчин чангалдаг те. Хөгжүүлээ тийм тасгалаад хийх хэрэгтэй. YouTube дээр бичээрээс гад. Би амар тавчлаад YouTube-ээс л үзгээддэг. Яагаад ингэж асууж юм гэхээр жишээлбэл нөгөө өвдөнт нэлээ ачаал өгдөг ажил хийдэг хүмүүс байгаа шүү дээ. Энд чи одоо жишээлбэл шатаар дээш доошоо их явдаг ч юм уу эсвэл хүндийн мөргөл ингээл хол газар алхдаг. Тийм хүмүүсийн хувьд за өвдгөн нэгэнтээ одоо ингээ өвдчлөө одоо ингээ тариа мараа ингээ за өөрийнхөө чадах хэмжээгээр ингээ эмчилгээ хийлгэчлээ. Гэтэ ер нь цаашдаа тэр ажлаа ингээ хийгээд тах нь ер нь буруу юм байна л гэж бодлоо. Тий. Гэтэ яг нөгөө ажлаа солих ч юм уу. Тий. Ажлын ачаалал их нөлөөлдөлтөө нурууч бай. Өвдгөн дээр ч тэгээд эмчнэр бол мэдээж одоо та ажилласаа гараарай гэж хэлэхгүй шүү дээ. Тэр чинь хүний гол амьдралыг шийдэж байгаа зүйл учраас эзэж тэгэхгүй уг нь ажлаа солиул зүгээр байна даа л гэж хэлдэг. Тэгээд аль болох нуруу нүгдүүд байгаа бол нуруу тий жоохон амраах тийм ажил өвдгөнийх өвдөд байгаа бол их цогсоо биш ажил ч юм уу хайгаад болно орол айгу зөөр. Гэтэ одоо хүний яг нөгөө нэг амин юутай тулсан зүйл учраас битгий ажил гэж бол тэр хэлж чадахгүй шүү дээ. Тий. Ялч харгалал юм л гэсэн. Сая гинт ингэж мэдмээр санагдаж байгаа байхгүй юу? Манайхан ч амар төвчээртэй хүмүүс шүү дээ. Бас ингэ нэг талаар ингэ айгу буруу төвчээд яваад байдаг шүү дээ. Өвдөөл ингэ юм уугаал яваад. Чиний энэ туршлагаас ингэ одоо эргээд харахад ер нь бүр эмч чинь ингэ бүр шагширчсэн тийм өвчтэй байдаг болоо манай Монголын. Яаж энэ хүртэл ингэ явсан юм бэ гэд. Хөөсөл зөндөө шүү дээ. Одоо нөгөө нэг ажилдаг мөртлөө ингэ гівтээд бүр ингэ тэгшин гівтэж чадахгүй ингээд нуруугаа амар өвдөгцөн тэр бүр турцсан заяа. Тэр хүн ингээд нуруу өвдөд байгаа юу ч хийж чадахгүй байгаа байхгүй юу? Нойлч авч чадахгүй. Тэгээд хоёр нэлэх хөвгттэй. Тэгээд эхнэр нь бас яасан гэлээ. Ингээд ерөөс хідүүлээ ажилгүй заяа. Тэгээ бүр ингээд тэр хүн ингээд турцсан. Тэгээ амар турцсан нөгөө өвдлөөсөө болоод тэг ингээд бүр тийм болцсон тарттай тулаад бүр ирсэн. Тэгээд эмч загиндаг байхгүй юу? Яагаад энэ хүртэл ингэ явсан? Яагаад зүгээр аргалаа явуулсан? Одоо энэ чинь яг өнөө маргааш хаалгаа хийх болцсон байна. Гэтэл мөнгө байхгүй. Нөгөө олон жил ажилласан мөнгө хайцсан байхгүй. Бүгдийг одоо Монгол руу явуулсан ч юм уу ингээд үр дарыг халуулсан те. Тэр бол надад амар сэтгэл өвдөж чинь те. Тэр хүн орч чадаагүй, хөвтөж чадаагүй тэгэл явцсан шүү дээ. Тэр чигээрээ. Хаглаанд яасан мэдгүй тий. Тэгэл явсан. Тэгээд та хурдан ингээ орох хэрэгтэй хүн амтнаас зээлж хамаагүй гэд. Тэгээ ороод явсан. Тийм тохиолдол байгаа. Тэгэл Монголоос ирж байгаа зарим эмээнэр залуу бас бүр ингээ өвдөн ингээ нийлцсэн байж байгаа байхгүй бас. Тэгэл тэр өвдөлтийг яаж тасч явж байгаа гэмээр л байна. Тэгэл одоо хурдан энэ юунд үүсэл хаагалгаанд ормоор гэл имжтэл оруулдаг. Тиймэрхүү байгаа. Өвдөгний ямар ч нөгөө юм завсрын юу байхгүй нийлцсэн гэсэн үг. Нийлцсэн. Тэгээ дөрөвдүгээр шатнд одоо өвдөгний үе мөчний өрөөс чинь 4 шат байдаг. 1 2 3 4 нь хамгийн бүр эцсийн шат ингээд бүр ингээд нийлцсэн ингээд тэн дээр ясан дээр л яасан хоорондоо авиралтай. Мөгөөрч байхгүй юу ч байхгүй болсон. Тийм тохиолдол аяг их байдаг. Тэгээ тиймэрхүү тохиолдол аяг сэтгэл өвддөг шүү дээ. Харин тийм. Тэр энэ хүүхдүүд нь ээж аав маавыгаа ер нь аягүй сайн ингээд хянаад те энэ яаж ийн алхаа гიშгэн яаж ийн их өвдөлтөө төвчээ яваад энэ өндрийг нь харах хэрэгтэй юм байлээ. Хажуудаа хоёр нөхрөө те нуруу ингээ өвдөд ингээ тэсэл яваад энэ яагаад ингээ энэ хараад зарим ихнэрүүд бол аягүй сайн ингээ нөхрөө бүр чирж авчираад те үзүүлэлтэд өвдөд байгаа гэсэн юм илрүүлээд те бүр ингээ баярлаа явдаг хгүй. Тэрэн шиг ингээ өөрсдөө л те би дандаа нэг хэлэх туртай үг байдаг. Тэ гэр бүлдээ хайртай хүн эрүүл мэндэд анхаардаг хүн юм аа. Эрүүл мэндтэй л хайртай байна чинь гэр бүлдээ хайртай гэсэн үг. Тэгэхээр энийг хамгийн гол нь баримтлаад ингээд эрүүл байхын тулд өөрийгөө үргэлж ингээ эртнээс бие чагна.
Тэ битгий чагна гэдэг штэ. Чагнаад яасан юм бэ? Энд чи юм яасан орсон байна уу? Диск маань ингэсэн байна уу? Хөл маань ингэсэн байна уу гэж шалгуулах хэрэгтэй юм байлээ. Би бол тийж л бодсон. Харин тий хаана юу болох байгаад байна? Банк шалгуулад тий. Тийм. Яа. Тэгэхээр Matrix имлэг ер нь ганцхан үе мөч гэхээс илүү өөр ямар үйлчлэл үзүүлдэг. Үе мөч сонсоод нөгөө дотор бас үздэг юм шиг байна тий. Одоо энэ шарах. Тийм. Үе мөч нурууны усны имлэг тэгээд дотрын тасагтай. Дотрын засаг маань хоол боловсруулах хэрэгтэн тогтолцооны нарийн мэргэжлийн эмчтэй. Тэгээд тэр эмчдэрээ тулгуурлаад энэ одоо дурангуудыг хийн, ходоодны шархлаа, хелико, за бүдүүн гэцтэй өөр одоо даралт гээл ингээл бүхэл юм дээр манай монголчуудаас байнга одоо хяналтан доор ингээд имээ ууж авдаг хүмүүс цас зөрнөө байдаг, энэ чинь ажилтдаг тий. Залуу хүн гэлтгүүл одоо шүн мөн их ажилтай байдаг, жингийн илүүдэлтэй энэ төр гэвэл даралт ихссэн байна тий. Тэгэл тэр мэрэндээ тохируулж юм аавна. Янз бүр. Тэр юу нөгөө айгүй нөгөө жижиг асуудал юм шиг мөртлөө хүмүүст бүр айгүй чухал зүйл байсан. Тэгээ тэрний юу вэ гэхээр нөгөө ядаргааны тэжээлийн тусал манах дээр хийдэг. Тийм штэ. Наач ястаа чухал. Тэгээ би энийг анх за энэ 3 төрлийнхөө одоо тэжээлийн туслыг яа чи хүмүүс ирээд хийлгэн гэсгээд танилцуулаад рилс оруулсан байсан чинь амар олон хүнсэн байсан. Тэгэхээр нөгөө хүмүүс нөгөө байнгын ингээд энэ чинь жилийн 4 улирал ээлжилж байгаа. Ялангуяа өвөл болох нэг улир солигдох үед чинь ингээд нэг тархлаа ингээд мууд ирдэг бид нар те. Яг тэр үедээ ингээд яг хайдын юм шиг байгаа. Тэгээд хуваараа ч сайн үг тариулт юм байли манай монголчууд. Тэгээд манай эмнэлэг дээр ч гэсэн одоо тэр нөгөө ядаргааны эсрэг тусал те. Эрч хүч нэмэгдүүлэх одоо элгэнд сайн ч гэдэг юм уу, саримсны хандтай ч гэдэг юм уу, ийм сайн туслуудыг хийдэг болохоор бас ингээд ирээд хийгээд сайхан яагаад ядаргаа тайл явж болно гэсэн үг. Манай дээр хийгддэг туслалын хувьд болвол 3 төрлийн туслал байдаг. Энэ нь болохоор жоохон граммын ялгаа байгаа, орсны ялгаа, найрлагын ялгаа бас байгаа. Тэгээ гуруулаа бол ижил тал нь болохоор ядаргааны одоо туслууд гэж явна, тэжээлийн туслал гэж явна. За хоолоор бол одоо нөгөө нэг мах ногоо нь бүгд тэнцүү таарсан тэжээлтэй хоолтой адилхан гэж ойлгож болно. За тэгээд эхнийх нь сэлгүр нь болохоор юуны тусал ханиадтай байгаа үед жоохон ханиадны шинж тэмдэг бууруулах, ханиадны эсрэг тий одоо жоохон юу хэмдэ урьдчилсан сэргийлэх зорилгоор ханиаднаас ингээд сэргийлж тариулна. Ядаргаа тайлан цусны эргэлт сайжруулна. Хоёр дахь нь болохоор голд гэдээ явж байгаа. Голд нь болохоор элгэнд сайн найрлага орсон байдаг. Элгэний үйл ажиллагаа сайжруулах, тэгээ эрч хүч нэмэгдүүлэх, за тэгээд хөвшрөлтийн эсрэг дархлааг сайжруулах, за мөн адил цусны эргэлт сайжруулж ядаргаа тайлах гэх мэт. Тэр маань нөгөө нэг дотор орсон байгаа маш олон янзын орц байдаг. 20-30 төрлийн орц байгаа. Тэгээд тэр болгоныг би болоод ингээд бүр задлж ингэж нарийн тайлбарлаж чадахгүй байхгүй. Тэгээд тэр олон орцнууд хүний биед айгу сайн. Дээрэс нь заавалчгүй энэ нь ийм хүн тохирно, тийм хүн тохирно гэх биш нөгөө нийтлэг хинч тэрийг бол тариулж чадна. Гэхдээ хийлгэж болно. Гэхдээ очоод нөгөө эмчтэйгээ уулзаад өөрийнхөө шинж тэмдгийг хэлээд ийм байна, тийм байна гэд ингэн. Тэгээд премиум гэ бүр одоо юу байгаа хамгийн одоо сайн гэж ярьдаг. Тэр нь болохоор бас мөн адил саримсны хандтай. Тэгээд витамин Б найруулж одоо хийсэн тийм маш олон сайн орсууд бас байдаг юм байлээ. Би тэрэл задлж бүр яажсан. Одоо судалж исэн. Тэгэхээр тиймэрхүү одоо нөгөө нэг хүний биед сайн гэсэн юм найрлагатай тэжээлийн туслууд аль ч эмнэлэг дээр юу заавал манай эмнэлэг гэлтгүү штэ. Хүн одоо солонгос 50,000 монголчууд байна тийм. Өөртөөгөө ойрхон нэгва дотрын эмнэлэг дээр очиод тэжээлийн тусал Ёнянжэ тийм Ёнянжэ мадгууш боёо гэл яаш тариулчихна гэсэн үг. Би нөгөө нэг бас юу гэж асуух гэдэг юм гэхээр энэ туслыг ер нь хөвчлэн нөгөө ядарч байгаа хүмүүс аягүй хийлэгдэх байхгүй солонгост амьдарч байгаа хүмүүс ер нь жилдээ 1-2 за зарим нь бүр ингээд ядраад ч юм уу үл ялангуяа ингээд ханаа төрх юм бол очиад ер нь ингээд маналж усаа эдрийг ингээд хийлэгчтэй те. Энэ гэхдээ нөгөө нэг одоо нэг тийм юу байд юм болоо жилд тэдэн удаа ч юм уу нэг тийм заалт байд юм болоо ер нь ингээд хийлгэлээвэл сайн юм уу эсвэл болж өгвөл хийхгүй байсан зүгээр юм уу энэ тал дээр жишээлбэл манай эмнэлэг дээр хийдэж байгаа нөгөө тэжээлүүдийн хувьд гэхээр за одоо бүр хоолуудаас гарцсан юм өвчтөн байлаа штэ эмнэлэг хэвтэж байгаа тий одоо бүр настай ч гэдэг юм уу тийм хүн бол өдөрт нэгийг энэ төр тарина. Тэгэхээр нөгөө нэг тий өдөрт нэгийг тарина. Одоо хэдэн тийм хоног байж тарих хэвээр мостой гэсэн тийм юу бол байхгүй заалт байхгүй. Дээрэс нь сар болгон тариулсан ч болно, улирлал тариулсан ч болно, жилдээ тариулсан ч болно. Бид нар залуу хүн учраас бидний хувьд бол нөгөө нэг хоол унд тий тэжээллэг, уургалаг хоол хүнсээ сайн авч байгаа тохиолдолд тариулахгүй ч болно. Тэг ядрах шинж тэмдэг баг тий баг байхгүй энэ төр бол заавалчгүй тэгэл тэр тариулаад нэмэлтээр ингэх шаардлага байхгүй.
Үнэхээр жоохон ингээд сулдаж ядраад байгаа, жоохон тийм нас явцсан ч юм уу, эсвэл үнэхээр бүр ачаалттай байгаа өдөршнөг ажиллаад ч юм уу, ингээд бүр ядраа хоолунд нас гарцсан ч юм уу. Иймэрхүү тариулбал үнэхээр тус болно. Тэгэхээр нөгөө хүн тухайн үеийнхээ өөрийнхөө шиш тэмдэгний дагуу энэ тэжээлийн туслыг тайлбарлах хэрэгтэй. Гэхдээ надад нэг гайхдаг зүйл байдаг л да, нөгөө нэг хүмүүс хуваараа гэртээ Монголоос авчруулсан энэ төр гээл дам аманда авсан гээл иймэрхүү нөгөө нэг туслыг тариулдаг гэж сонссон. Тэгээд манайхаас ч асуудаг байхгүй. Наад туслаа ингээд тэг бэдчихэж гэдэг юм уу те. Солонгосын хуулинд бол ингээд тусал тариаг эмнэлгээс гадуур тариулах ёстой гэсэн хууль байхгүй. Эмнэлгээс гаргаж болохгүй гэсэн бүр тийм хориотой байдаг. Яагаад гэвэл тэжээлч бай, тусалч бай, тариач бай энийг бол яг эмчийн эв цөлөгчийн хараан дор хяналтанд аюулгүй хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар тэр тэндээс нөгөө нэг юу гэдэг штэ. Сэрээ зүгдэг юу лээ? Юу гэдэг лээ? Надад чи яа. Санаж байна. Хадгалтын гол нь алдагдаад тэгээд нэг юм нөгөө буруу хийх зүйлийг ингээд тариулчингууд чинь нөгөө тийм. Гинт амар амьсгал боогдох эсвэл нөгөө юу гэдэг юм туурах ч гэдэг юм уу иймэрхүү зүйл үүснэ гэсэн үг. Тэгээ тэрийг нөгөө нэг үг гэдэг штэ орсоор нэг ямар юм. За тэрийг самхаараа яриа. За тэрийг самхаараа. Ийм үе байдаг юмсан. Тий, ер нь угаасаа нөгөө юу гэж хэлэх гээд байж ойлгочлаа. Ер нь угаасаа эмнэлгийн зүйл бол ялангуяа айгүй чанга хатуу байх хэрэгтэй штэ. Угаасаа эмнэлэгтэн л очиж явах хэрэгтэй. Би бас нөгөө энэний урд шүдний эмнэлгийн орчуулагч охинтой бас ярилцлагаа бас энэ тухай ярьжсэн байхгүй би тэр. Ер нь ямар ч зүйл байлаа гэсэн. Сонслоо. Гэрээрээ дур мэдээж. Реакц нь харин тий. Зүг. Ямар нэгэн асуудал гарах юм бол хин тэр одоо юуг харин хариуцахын. Тэсүүлийг мэдээ gaazсан шүү дээ. Тэгээд хариулж байгаа тасаалаа маалаа гэж Монголд. Йоо амар. Манайхан ер нь амар томтлоготой ер нь яг үнийг хэлгээд тэр тэгээд одоо жишээл монголчуудын групп бид нар дээр байж л хэдэн штэ. Тэмч тарай яаж ийн зарж ийн юмш тарай зарж ийн гэрээр тарай хийгээд өгчих шиг амар дураараа тий. Тэг ер нь нөгөө тийм юмсаар л да наадах тэгээ явуулчих болдгоо мөн энэ гэдэг хүмүүсээ эсвэл им мемийн те миний имийг зүгээр аваа тэгбэдчих гэдэг хүмүүс өндөө байдаг байхгүй юу? Болохгүй штэ. Тэр чинь хүнээ үдчихэж юм чинь ингээд тэр хүнээдээ тохируулж юм чинь имийн нөхөстэй байтал тааж те 6 сарын өмнө ийм шинжлэхийний хариу байсан юм 3 сарын ийм ууцсан байна. За тэгвэл дахиад тэрэнд тохируулаа өгч гэж болохгүй штэ. Тэр чинь бүр ингээд аимштай бүр гэмт хэрэг байхгүй юу? Тэгэхээр тэрийг хүмүүс ингээд ойлгохгүй би ингээд Монголд байгаа болохоор заавал надад ингээд хүнээр өгж явуул маавал гэл те. Шууд тэгэл дээрлэгдэг шууд тийм ихснэр байдаг хгүй юу? Амар шүү дээ. Чи нэрээ гэхдээ одоо ингээд ийм ажил хийгээд ингээд явж хахаар чаа яг бүр нэг амар хүндрэлтэй хамгийн хэцүү байдаг зүйл нэр юу юм? Тэр нэг хуулийн ингээд нэг ойлгохгүй би ингээд энэ ингээд болдгоо маа ингээд ийм байдаг а хүн заавал өөрийн биеэр ирж авах хэрэгтэй байдаг маа. Жишээлбэл одоо өвчний оншны бичиг гэхэд чинь те хүний хувийн мэдээлэл төрсөн ансаар өдөр бүх юм тэн дээр чи явж байгаа. Тэгтэл тэрийг ингээд солонгосын хуулинд орчуулагч байлаа гэх тэр эмнэлгийн ажилтан байлаа гэж дураараа авч болохгүй байхгүй юу? Тэнгүүд хүн заавал өөрөө байж иж юмаа бичгээр дөзүүлээд би байна гэдэг батлаад тэгээ гарын ус зураад авах хэрэгтэй зүйлийг хүмүүс болохоор би Монголд байгаа юм чи надад наадхаа аваад явуулаадах гэд ингээд шууд яхаараа болдгүй яагаад гэд ингээд бүр ингээд ойлгохгүй бүр ингээд бүр сүлээ бүр ойлголцоход хэцүү байна мэн энэ гэж ярихаар чи надад амар хэцүү байхгүй. Үнэхээр би тусламаар байгаа ш тэр хүмүүстэй тусламаар байгаа. Гэтэл би өөрөө өмнө нөгөө дураараа тэгэж хүний нөгөө оншиг за окей тэгээ дүүн явуулчих гэд ингээд явуулаад ингэж агаад эмнэлэгт загнуулсан байхгүй юу? Чи ингүүл энэ чи ингээд дараа нь асуудал үүсвэл чам дээр ингээд хариуцлага буунаа. Энд чи ингээд хизээч хүний ямиг хамаагүй дураараа авч хүмүүс рүү явуулж болохгүй, чат матаар явуулж болохгүй гэд ойлгохгүй хүмүүс л жоохон хэцүү байдаг да. Тэрнээс манай монголчууд ихэнх нь гоё ойлгоно. Тэгэл бүгдээрээ амар гоё яагаал. Айгуу гоё штэ манай монголчууд ер нь. Сайн та муутай тэгэл байж. Муу нь сайн хүн их. Тийм муу хүн гэж ер нь бол байхгүй. Гэтэ ялчгүй нэг амьдралын шаардлага тиймэрхүү характерууд илэрдэг баг. Тэрнээс тийм муу хүн гэж байхгүй. Бүгдэнд нь л ижлэхэн харьцсан ямар ч хүн ирсэн бай яг ижлэхэнд нь зарим хүн тэдэхгүй таньдаг хүмүүс чи ингээд манай ингээд их танах руу ингээд маргааш очиж байгаа шүү те сайн туслаад өөр энэ гэдэг байхгүй. Тэгэхээр би ч болохоор тэр их чинь байсан ч үгүй байсан ч сайн л туслах хэрэгтэй угаасаа сайн туслана. Тим сэтгэлээр угаасаа хийн. Ямар ч хүн надад цагаагүй зүгээр гинт нэг хүн ирээд өвчнөдөө шаналаад уурлаад надад ирсэн ч би сайн туслах хэрэгтэй. Тэг чи миний ингээд үүрэг ажил сэтгэл нэг нөө түрүүний тань хэлсэн чинь нөгөө буян үлдэх гэдэг штеп бас. Тэгэхээр чи ингээд тэр хүн
захисан захиагүй угаасаа л би бүгдэнд нь яг ижилхэн ажиллах. Тэгээ ямар ажил хийдэг, ямар төрлийн хүн байх, юу хийдэг байх, цэвэрлэгч байна уу, тэ инженер байна хамаахгүй. Бүгд л миний хувьд яг ижилхэн аав ээж ах төсөл хүмүүс гэж би бол боддог. Тэгээ энэ сэтгэл надад зүгээр яагаад ингэ төрсөн бэ гэхээр манай ээжийг нөгөө нэг залуу байхад манай ээж нь хөөрхий бидний өсөхгүй янз бүрийн л ажил хийж үзсэн. Тэгээд тэгэхэд нөгөө манай ээж нөгөө яг сурч болсох цасан дээр өвдсөн байсан учраас сурч боловч чадаагүй. Тэгэл хөөрхий мэдээж нөгөө нэг янз бүрийн л ажил хийж явна те угаагч бүх юм хийн штэ. Тэгээ бидрийг өсөхгүй л те. Гэтэл ингээд тэрэн дээр манай ээжэд ингээд зиндархаж хандж исэн хүмүүс байсан байхгүй юу? Байсан. Одоо байгууллагын нэгтлэнч гэдэг юм уу те. Тэг үгдийн зинда байдсан мэд ингэж мэглээ томороол те тэгж хандж исэн үе байдаг байсан байлээ. Тэр дараа нь би том болчих сонсчихсон. Гэтэл би тэрийг сонсоо юу гэж бодсон гэхээр би тэгвэл өөрөө том болоо бусдад тгий гэж биш. Би өөрөө хэрвээ том болвол тэгж байгаа миний ээжийн байр суурьнд байгаа хүмүүст илүү би сайн хандах хэрэгтэй юм байна гэдэг сэтгэл надад суусан байхгүй. Тэр надад амар нөлөөлсөн. Яг миний ээжийг тэр хүн ингээд хичнээн ингээд те дорд үзэж ингэжсэн бол гэхдээ би тэхгүй. Би тэр соёлыг өөрчлөмөр байна. Өнөөдөр би ингээд манай эмнэлэгт шал угаа явж байгаа олон ингээд солонгостой аж манар байж байгаа. Тэр хүмүүст ингээд яавал би алгасахгүй нэг бүрчлэн чин сэтгэлээс ингээд мэдлэх вэ гэсэн сэтгэлээр ажил. Яг манай эмнэлгээр ирж байгаа хүмүүст ядарсан тэг янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ тий. Энэ хүмүүст яавал би ингээд чин сэтгэлээс ээжчихээ ингээд сэтгэл өгөөд явуулах байл гэсэн сэтгэлээр л ажиллахыг бол зорддог. Тэгээ тэр ээжийн маань тэр одоо нөгөө туулсан амьдрал надад айгүйх ер нь нөлөөлдөг гэсэн үг. Тийм тэгээд угаасаа битээр ингээл яриа л энэ айгүй олон сэдв байгаа. Гэтэ өнөөдөр яг хаа тодорхой хідэн гол сэдвүүдийг ярьсан байх гэж бодож байна. Тэгээд дээрэс нь за яриаггүй байсан ч яах вэ? Тэгээд угаасаа цэцэгтэй танилцуулах гоё байлаа. Миний хувьд бол баярлаа. Би ч гэсэн таныг ингээд урьсанд үнэхээр бүр ингээд баярлж байна. Ийм гоё дотроосоо ингээд юмыг ингээд ухаж гаргана гэдэг чинь бас гоё штэ. Тэ өөрийнхөө сэтгэлдлүүдийг за тэгээд намайг гоё ингээд намайг одоо надад таниулж байгаа гэх юм уу. Тэ. Айгуу талархаж байна. Таны бас олон ингээд үүнээс айгуу олон зүйл бас ингээд бодогдлоо, ухаарлаа тий. Айгуу гоё яриа орсон. Цаашдаа ч гэсэн яриасаа гэж бодож байна. Би ч гэсэн чамаас амар их зүйл угаасаа сурсан. Сайн ингээд миний мэдтгүү зөндөө олон зүйл мэдрэмжүүд ингээд чамаас сонсоо сууж байхдаа ямар мундаг юм бэ гэж яг бахархаж сонслоо. Тэгээд энэ алын худлаахын хоос үг биш. Би юу ингээд угаасаа түрүү хэлсэн штеп хүнтэй ярилцахаар угаасаа ингээд надаас шаал өөр ертөнц ингээд байгаад тэгээд дээрэс нь ингээд миний мэдрээгүй зүйлийг ингээд мэдрээд яриад мэдтгүү зүйлийг ингээд ярихаар угаасаа сонсох айгуу төртэй. Тэрийн сонсох айгуу төртэй гэдэг. Тэгээд бас л нэг дурсамжийг би хизээч мартахгүй нэг дурсамжийг ингээд надтай өнгөрүүлсэнд баярлалаа. Баяа алтан цагаасаа одоо ингээд зориулаад тий одоо чи өглөө мэдээж ажилтай л эсвэл ингээд мэдгүй ямар нэгэн ажил төлөвлөсөн ч юм уу тий ингээд надад бүр ингээд шөнийн 12 өнгөрч хоёлаа ярьсан биз тий. Тийм ээ 12 өнгөрсөн. Тий. Тийм тэгээ ямар ч сан хүнд ингээд цагаа зориулна гэдэг бол маш ингээд бүр нандан тий чиний ингээд 2 цагийг би ингээд авцсандаа ингээд би чиний хувьд аягүй чухал хүн юм шиг санагдаж байна. Яагаад ч юм. Тийм баярлалаа, чамд баярлалаа. Тэгээд дараа гоё. Танаас нөгөө уулзах нэг өдөр ирэх хаа. Би бас бодсон л анх нөгөө таныг надтай холбогдоод нөгөө хэлж байхад ямар одоо яриа юм бол ямар хүн юм бол гэж сонирхоод харсан. Тэгээд аягүй гоё тийм эерэг одоо ийм гоё ярианууд эерэг подкаст зөндөө байсан. Тэгээ эдрийг ингээд сонсоод нэр ямар гоё юм бэ? Энэ олон мундаг хүн дунд те намайг бас ингээд өчүүхэн ядмаг намайг ингээд сонгоос те баярлаа, талархлаа гэсэн сэтгэл их төрж ирсэн. Тэгээд таа ч гэсэн ингээд маш гоё нэвтрүүлэг ингээд хийж байгаа юм байна. Тэгээд таны ирээдүйн одоо юу гэдэг 2 3 жил 5 жилийн цаадах бол шууд нүдэнд харагдаж байна. Тэгэхээр аюул гоё бүр том өргөжөөд те бүр маш олон үзэгчтэй, маш олон сонсогчтой болоосой гэж бодож байна. Тэгээд тэрэнд нь ингээд жоохон ч гэсэн хувь нэмэр оруулсан бол үнэхээр их том одоо гавья байлаа те. Тэгээд үнэхээр одоо танд улам их амжилт хүсье. Тий улам их эрүүл мэнд болон таны хийж байгаа ажил те бүх зүйлд бүр цаг зав гаргаад ийм гоё нэвтрүүлэг хийж эхэлж байгаад нь үнэхээр их одоо талархаж байна. За амжилт хүсье. Эрүүл мэнд эрүүл мэндийг хүсье. Баярлалаа. Moving too fast, moon is lighting up her skin. She's falling, doesn't even know it yet. Having no regrets is all that she really wants.